Арамендруя. Сия өнөөдөр хичээлийг хэлье. Бурхан ном хийгээд чуулганы дэдэд бодийн хотгийг хүртэл бие итгэв юм уу? Өглөө төргөтэй болсон буйнаараа би амтны тусад бурхан бүтгэлтгай. Бурхан ном чуулганы дэдэд бодийн хотгийг хүртэл бие итгэв юм уу? Өглөө төргөтэй болсон буйнаараа би амтны тусад бурхан бүтгэлтгай. Бурхан ном хийгээд чуулганы дэдэд бодийн хотгийг хүртэл бие итгэв юм уу? Өглөө төргөтэй болсон буйнаараа би амтны тусад бурхан бүтгэлтгай. Хамаг амтан амгалан хийгээд амгалан шатхан лугаа төгөлдөр болтгой. Хамаг амтан зовлон хийгээд зовлон шатхан лугаа хаагцах болтгой. Хамаг амтан зовлон үгүй амгалан лугаа хэзээдэл хаагцах болтгой. Хамаг амтан хол ордгорон шунах орлох хэрэгс гасан сэтгэл тэгэж орж болтгой. Хамаг амтан амгалан хийгээд амгалан шатхан лугаа төгөлдөр болтгой. Хамаг амтан зовлон хийгээд зовлон шатхан лугаа хаагцах болтгой. Хамаг амтан зовлон үгүй амгалан лугаа хэзээдэл хаагцах болтгой. Хамаг амтан хол ордгорон шунах орлохоос гасан сэтгэл тэгэж орж болтгой. Хамаг амтан амгалан хийгээд амгалан шатхан лугаа төгөлдөр болтгой. Хамаг амтан зовлон хийгээд зовлон шатхан лугаа хаагцах болтгой. Хамаг амтан зовлон үгүй амгалан лугаа хэзээдэл хаагцах болтгой. Хамаг амтан хол ордгорон шунах орлохоос гасан сэтгэл тэгэж орж болтгой. За энэ юм одоо зовлон үнэн гэдэг тэр утга санаа. За өдөртийн дөрөвний одоо эхний одоо зовлон үнэн, зовлонгийн шалтгаан үнэн, зовлонгоос гэтлэх үнэн, зовлонгоос гэтлэх зам мөр үнэн. За ийм дөрвөн хэсэг одоо бурхан машин. Одоо өдөртийн дөрөвний дөрвөн дараалал байгаа тийм. За тэгээд өнөөдөр болохоор одоо зовлонгийн шалтгаан үнэн гэдэг тийм. За зовлонгийн шалтгаан үнэн гэдгийг одоо яг судар дотор яг нэр томьёо юу гэж авдаг вэ гэхээр бүхний гаруул үнэн гэдэг тийм. Бүхний гаруул үнэн гэж. Тэгээ бүхний гаруул гэдэг нь гэсэндээ зовлонгийн шалтгаан гэсэн утга юм л да тийм. Бүхний гаруул гэдэг нь одоо тэр зовлон одоо гардаг тэр гаруул уг гаруулна гэсэн үг тийм. Тэгэхээр зовлонгийн шалтгааныг гэж ойлгох нь тийм. За бүхний гаруул буюу за энэ бүхний гаруулыг бид нар мэдсээр орчлонд орох дарааллыг мэднэ гэж. Орчлонд орох. Нэгсэндээ бид нар ингээд орчлон гэдэг бол ингээд бидний дотор байдаг зүйл байх юм л тийм. Бурхны номоор бол орчлон гэдэг бол биднээсийн дотор байдаг зүйл. Тэгэхээр орчлон гэдэг бол биднээс гадна талд байхгүй байх юм л тийм. Бурхны номоор бол тийм. Бид нар бол яг орчлон орвоо гэж ярихаар ингээд нэг дэлхийн ертөнцийг тэр чигээр нь оруулж ойлгоод байдаг бол Бурхны номын яг орчлон гэдэг ойлголт бол тийм биш байх юм. Бурхны номын орчлон гэдэг ойлголт бол зөвхөн биднээсийн энэ бие цогцсоос гадагшаа халихгүй гэж тийм үү? Биднээс оюун санаа бие цогцос хоёроос гадагшаа халихгүй байх. Биднээс амьдарч байна одоо дэлхийн ертөнц энийг бол юу гэх нөхөр орчлонгийн орон гэдэг байгаа шүү дээ. Орон, орчлонгийн орон. Орчлон хаана явагдаад байдаг? Тэр орныг нь хэлээд байгаа юм л да. Энэ дэлхийн ертөнц гариг ирэхээс энэ төр бол тийм үү? Орчлон хаана явагдаад байгаа тэр орныг хэлээд. Орчлон бол биднээсээ мах цусан бие, биегүү хоосон, сэтгэл ухамсар. За энэ хоёр дээр л одоо орчлон ороо байдаг байна. За тэгэхээр бид нар ингээд энэ мах цусан биеийг аваад энэ нэг өөрийн ирэх байхгүй нь ухамсарын төлөвт ингээд орчоод байна тийм. Энэ төлөвч нь одоо яг одоо биднээсээ яагаад вэ? Бид нар ингээд өөрийн ирэхгүй, өөрийн ухамсараа өөрийн жолоод, өөрийн хүслээр жолоодож чадахгүй байгаа. Буюу өөрийн ухамсар сэтгэлдээ өөрөө эзэн болж чадахгүй байгаа. Өөрийн эрх мэдэхгүй байгаад байгаа. Энэ төлөв. Биднээсээ энэ мах цусан биений энэ төлөв. За энэ хоёр маань хоёулаа түгээмэл зовлон гэдэг. Түгээмэл зовлон гэж тийм. Тэгэхээр энэ түгээмэл зовлонгийн үндэс гарч ирээд энэ
энэ түгээмэл зовлон дээр үндэслээд тэгээд нэг юу гарч ирж байна. Нөгөө нэг урахын зовлон, зовлонгийн зовлон гэдэг нөгөө зовлон үнэн гэдэг одоо утгатын дөрөвний эхний үнэн дээр гарсан агуулгач яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ гурван зовлон маань нэг нэгнийхээ шатлал болоод байна шүү дээ. Өөрийн мэдлэггүй байгаа сэтгэл ухамсар энэ мах цусан бие хоёр маань түгээмэл зовлон болоод энэ түгээмэл зовлон дээр суйрлаад урахын зовлон, зовлонгийн зовлон гарч иж байгаа. Тэгэнгүүт энэ гурван зовлон чинь одоо зовлон үнэн гэдэг ойлголтон дээр яваад байгаа. Тэгэхээр энэ гурван шалтгаан нь яг юу юм гэж тийм ээ. Бид нар одоо яагаад ингэж өөрийн мэдлгүй болчиход байгаа. Миний ухамсар би одоо яагаад сэтгэлдээ эзэн болж чадахгүй байгаад байгаа юм тийм ээ. Яагаад ер нь би ингэж сэтгэлдээ эзэн болж чадахгүй ингээд өөртөө эзэн болж чадахгүй өөрийн мэдлгүй ингээд байгаад байгаа. Яагаад би ингээд энэ мах цусан биеийн дотор ингээд хоригдсон юм шиг тийм ээ. Энэ мах цусан биений эрх нөлөөнд энэ мах цусан биений нөлөөнд ингэж орчоод байгаа. Би яагаад энэ мах цусан бие удирдах чадахгүй байгаа юм тийм ээ. Яагаад энэ мах цусан биеийг хөвсөн өөрчилж чадахгүй байгаа. Өөрийн ухамсарыг яагаад эзэн сууж чадахгүй байгаа гэдэг шалтгаан буюу энэ орчлонгийн энэ дуусшгүй тойрог ба шүү дээ. Эзэж дуусахгүй тойрог гэдэг шүү дээ. Ингээл энэ гурван зовлон, түгээмэл зовлон, урахын зовлон, зовлонгийн зовлоноос гурван зовлонд ингээл эцэд төсгөлгүй ингээл төрлөөс төрөлд ингээл дамжаал ингээд яваад. Ингээд ерөөс энэ гурван зовлонгийн тойрогт ингээл эргэлдээл яваад. Энийг юу гэдэг нь орчлон гэдэг. Орчлон. Тэгэхээр энэ орчлонгийн гарвал буюу энэ орчлонгийн шалтгаан чи юу юм бэ гэдгийг таниад ирэхээр бид нар энэ орчлон яаж бүтдгийг гэдгийг ойлгож эхэлнэ гэж байна. Энэ орчлон яаж бүтдгийг. Энэ орчлонд бид нар яахаараа энэ өөрийн ирэхгүй энэ орчлон руу ингээд орчоод байгаа тийм үү? Өөрийн мэдл байхгүй ингээд орчоод байгаа. Орчлон гэдэг чинь тэр шүү дээ тийм ээ. Орчоод байгаа тийм үйлдэлийг хэлээд байгаа шүү дээ. Үйлдэлийг орчоод байгаа. Тэр орчин гэдэг чинь одоо юун дээр явж байна? Эзэнд хамаатуулах үгэн дээр буюу энэ орчих гэдэг маань юун дээр яригдж байна гэхээр ямар нэгэн зүйл биднээсээ орчуулад буюу биднээсээ явуулаад байгаа зүйл биш гэдэг нь ойлгож байгаа шүү дээ тийм ээ. Орчих гэдэг нь хэн нэгэн гадна талд байгаа нэг зүйл биднээсээ яах нь ийм зовлонд ингээд оруулаад байгаа гэдгээр энэ орчих гэдэг үг маань ойлгохгүй байгаа шүү дээ. Энэ орчих гэдэг үг маань юун дээр ойлгож байна гэхээр би өөрийгөө нэгсэндээ би өөрөө ингээд орчоод байгаа. Би өөрөө ингээд энэ зовлонгийн дарагт өөрөө орчоод байгаа гэдэг нь энэ орчих гэдэг үгэн дээр ойлгогдож байгаа байхгүй. Орчих. Явах. Тийм ээ. Эргэх. Тэр чинь бүгдээрээ тийм байгаа шүү дээ. Би өөрөө эргээд байгаа. Энэ орчлонд би өөрөө яваад энэ орчлон дотор би өөрөө ингээд энэ зовлонгийн дарагт өөрөө ирээд энэ зовлонгийн дарагт өөрөө яваад байгаа. Тэгэхээр энэ үгэн дээрээс нь харахад бол Бурхны номонд одоо нөгөө бүтээгч эзэн буюу биднээс энэ зовлон жаргалыг бүтээдэг. Тийм нэг биднээс хувь заяаг удирддаг нэг тийм гадна талд нэг далдын хүч эзэн тийм бурхан байхгүй гэдгийг энэ үгэн дээрээс ойлгоно гэж байгаа юм л да. Энэ үгийг ингээд задлаад үзэх юм бол гэж тийм үү? Орчих. Эргэх, явах гэж тийм үү? Эргүүлэх гэх юм бол эргэгдэх гэх юм бол тийм. Тэгэхээр ингээд ямар нэгэн зүйл тэрийг ингээд эргүүлээд байгаа юм шиг. Тэгээ тиймээр ойлгох юм л да. Тэгэхээр энэ орчлон гэдэг үг маань өөрөө яагаад ингэж гараад ирв гэдэг чинь тийм байгаа байхгүй тийм. Хэрвээ ямар нэгэн ертөнцийн эзэн ч юм уу далдын хүч биднээс ингэж энэ зовлонд учруулад байдаг байсан бол орчлон гэдэг үг маань гарч ирэхгүй байх юм шүү дээ. Орчлон гэдэг үг Бурхны шинд ямарч хэрэглэгдэхгүй болох юм да. Хэрэглээг болох.
Тэгэхээр бүхний гар бол орчлонд орох дарааллыг санах гэж тийм. За үүнийг санахад дотор нь энэ утгыг ярихад одоо 3 хэсэг задлж ярина гэж. За эхнийх нь бол Нисонос төрдөг ёс. За ингээд одоо нөгөө саяны ярьсан нөгөө 3 зовлонгийн хүрдэнд ингээд эргээд байгаа. Энэ нэг зовлонгийн төлөв байдалтай энэ орчлон чинь хаанаас гараад байгаа гэхээр Нисоносоос гараад байгаа маа гэж. Тэгэхээр Нисонос төрдөг ёс нь юу юм бэ гэж тийм ээ. Нисонос төрдөг ёс нь түүгээр үйл хураадаг ёс. За тэгвэл нөгөө орчлонд одоо эргэлдэх гол шалтгааны хоёр шалтгаан байна гэсэн шүү дээ. Нөгөө үйл Нисоносыг хүлээсэнд байна гэсэн тийм. Тэгэхээр үүлийг нь Нисонос төрүүлээд байгаа учраас эхлээд хамгийн үндэс усан тэр Нисоносоо таних хэрэгтэй байна. Тэрний дараа тэр Нисоносоор өдөөгдөж хураагдаад байгаа үйл буюу түүгээр үйл хураадаг ёс гэж тийм. Тэр Нисоносоор бид нар үйл хэрхэн хураад юм бэ гэж. За тэгээд үйл хураасан бол мэдээж төрөл авна. Төрөл аваад төрсний эцэд үхнэ гэж тийм. Тэгэхээр энэ Нисоноос ирэхээр үйл хураагаад үүлийнхээ ирэхээр энэ зовлонгийн тойрогтой одоо төрөөд өгөхөд ингээд эргэлдээд яваад хахад өхөн ивөт төрөх ийм үйл явц явагдах юм. Тэгэхээр энэ өхөн ивөт бол төрөл холбох ёс гэж тийм. За өхөн ивөт гэдэг нь одоо нэг амьдрал үүсээд устдад алуу болох. Төрөл холбох гэдэг нь тэр устсан гоо дахиад нэг өөр төрөл, дахиад нэг өөр амьдрал бий болгоод ингээд явах юм. Төрөл холбох ёс гэж тийм. За анхан Нисонос төрдөг ёс нь гэж. За орчлон бүтэх шалтгаанд за энэ нөгөө нэг 3 зовлонгийн хүрдэнд ингээд орчоод эргээд байгаа. Эцэд төсгөлгүй байна. Орчлон бүтэх шалтгаанд үйл Нисонос 2 хэрэгтэй ч. За үйл Нисонос 2 хэрэгтэй байт юм аа. За үйл Нисонос 2 хоёулаа байгаа ч гэсэн гол нь Нисонос гэж. Хамгийн гол нь бол Нисонос гэдэг юм аа. Нисонос байхгүй бол үйл хураахгүй байх юм тийм. Нисонос байх юм бол хичнээн бид нар үүлийг арилгаад эргээд Нисоносыгаа хэрхэнд байгаад учраас эргээд үйл хурааж эхэлдэг баг. Тэгэхээр энэ Нисонос бол одоо хамгийн гол үндсэн юм аа. Гол нь Нисонос мөн учир нь. Мөн юм аа. За түүний учир нь юу юм бэ гэхээр Нисонос үгүй бол урд хураасан тоошгүй үйл байлаач. За тэгэхээр бид нар Нисонос хичнээн байхгүй одоо урд тэргүүч гүцгээ сураасан асар их одоо буйн нүглийн үйл сэтгэлд нь байлаач гэсэн буйн нүглийн үйл ингээд сэтгэлд нь ингээд хүч болоод хадгалагдсан тийм байлаач гэсэн Нисонос хэрвээ чамд байхгүй бол гэж. Хэрвээ чамд одоо Нисонос төрөхгүй бол чийг болон хөрс тэргүүтэн үгүй хөрөнгөөр ногоо уул ургах мэт гэж. Үйлд хамтардаг нөхцөл үгүй учраас зовлонгийн ногоо ургахгүй гэж. Тэгэхээр Нисонос бол юутай ижил гэж байна. Чийг хөрстэй ижил гэж тийм ээ. Чийг болон хөрс тэргүүтэн үгүй хөрөнгөөр гэж тийм ээ. Тэгэхээр нэгөөсөндөө бидэрт ингээд чиг болон хөрс тэргүүтэн үгүй хөрөнгөөр ногоо үл ургана гэж. Тэгэхээр ногоо ургана гэдэг бол хамгийн одоо тэр ногоог үүсгээд байгаа одоо үндэс нь нэг шалтгаан байх нь. Тэр үндэс нь шалтгаантай хамтардаг нэг шалтгаан байна. Хоёр шалтгаан байна гэж тийм. Тэгэхээр тэр ногоо ургахад хамгийн үндэс нь шалтгаан нь бол хөрөнгө, ногооны хөрөнгө, үр хөрөнгө тийм. Тэрнтэй хамтраад байгаа шалтгаанууд нь бол одоо чиг, тэр хөрс, агаар салхи, тэ нарны гэрэл, элч. За эднэр бол ингээд ногоо ургахын хамтарсан шалтгаан байна шүү дээ тийм. Яг тэрэн шиг бид нарт одоо ингээд энэ орчлонд ингээд төрөл аваад ингээд зовоод явах тийм үйл байхгүй ч гэсэн одоо үйл байгаа ч гэсэн хичнээн байгаа ч гэсэн Нисонос байхгүй болчвол тэр үйл төлж өгөх буюу тэр үйл ингэж одоо тэр ногооны хөрөнгө ингээд чиг хөрс тэр юу мөн бүрдээд ирэхээр тэр ногооны хөрөнгө өөрөө ингээд төлжөөд ногоо болж ургадаг шиг биднээс сэтгэлд буян нүглийн үйл хичнээн хураагдсан байгаа ч гэсэн тэр шунал мухаг ата омог төргөт муу сэтгэл тэр Нисоносоор байхгүй болчих юм бол тэр сэтгэлд хураагдсан буян нүглийн үйлүүд сэрж гарч ирэх ямар ч боломжгүй болчихдог гэж тийм. Чи хөрс байхгүй зүгээр ногооны нэг хөрөнгө мэт тийм болчих тийм аа.
Тэгэхээр хамтардаг нөхцөл үгүй учраас тэгэхээр нөгөө нэг ногооны хөрөнгө чинь төлжүүлээд байгаа хамтарсан нөхцөл чиг хөрс тэргүүтэнд байхгүй учраас ногоо орохгүй шиг тэр буян нүглийн үйл байгаа ч гэсэн тэр буян нүглийн үйлийг төлжүүлдэг нөгөө нясаанасууд нь байхгүй болчвол зовлонгийн ногоо буюу зовлонгийн үр тэр буян нүглийн үйлээс урахгүй гэж. За нясаанас байвал за хэрвээ бидэрт ингэ нясаанас байх юм бол урд хураасан үйл байхгүй ч тэр даруйд шинээр хураагаад хойдын цогцыг авдаг учиртай гэж. Тэгэхээр нясаанас байх юм бол муу сэтгэл нясаанас байх юм бол нөгөө тэргүүшгүй цагаас хураасан үйлээ бидрээд за намжлаад арилгаад ингээд сайхан цэвэрхэн болгох чи гэж бодъё. Хураасан үйл байхгүй ч гэж. Хураасан үйлээ ингээд сайхан арилгаад цэвэрхэн болгох чи гэж бодъё. Тэгэх юм бол тэр даруйд авч нөгөө нясаанаас нь байгаа учраас яг арилсан хоёр дахь агшнаасаа эхлээл тэр даруйд шинээр хураагаад шинээр үйл хурааж эхэлдэг гэж нясаанаас. Тэр хойдын зогсыг авч эхэлдэг. Тэр хойд руу дахиад тэр хураасан үйлийнхээ ихээр ахад яах нь. За ингээд төрөл аваад тэгээд одоо тэр хураасан үйлтэйгээ зохилтсон зовлон жаргал үнтэйсээ одоо амсаад явдаг юм агч. За тэр мэтч мөн учрыг за тийм тэр мэтгэж. За тийм болохыг яах нь. Тийм тайлбараас. Тэгээ тийм тайлбар гэдэг ном дотор юу гэж тайлбарласан. Тийм тайлбар гэдэг номыг бол одоо Тарма гэртий гэдэг эртний энэтхэгийн одоо бурхны шишний том гүн ухаантай байгаа тийм ээ. Тэгээ бурхны шишний одоо гүн ухааны онолын хамгийн том содрыг одоо тийм номлог зохиосон байхгүй Тарма гэртий. За энэ хүн бол нэг 4-р зууны үед 4 ба за бараг 5-р зууны үед 5-р зуунаас 6-р зууны хооронд амьдарч ирсэн тийм хүн баг. За тэр мэдч мөн учрыг тийм тайлбараас орчлонгийн хорцлоос тийм салсан бусад үйл нь шидэж чадахгүй гэж. За орчлонгийн хорцлоос гэдэг нь тэр хорцол гэдэг нь одоо шунлыг хэлж байгаа тийм. За орчлонд шунсан шунал тэргүүтээ нясаанас байхгүй. Тэрнээсээ салтсан бол бусад үйл нь шидэж чадахгүй. Хичнээн өөрт нь буян нүглийн үйл байгаад биднээсээ шидэж буй тэр буян нүглийн үйл нь орчлон руу буюу энэ төгсгөлгүй энэ зовлонгийн тойроглоо биднээсээ шидэж чадахгүй гэж. Учир нь хамтардаг нь барагдсан байв гэж. Яагаад тэгэхээр тэр буян нүглийн үйлтэй хамтардаг нөхцөл болсон тэр шунал төргөтэй нясаанасууд нь байхгүй болсон юм гэж. За хэмээсэн бөгөөд. За хорцол нь байвал эргэн гардаг учир гэж. Тэгэхээр хорцол буюу тэр нясаанаас орчлонд шунсан шунал төргөтэй нясаанасууд нь байвал эргэн гардаг юм агч. Буюу тэр үйл нь бол өөрөө хураагдаж эхэлт юм агч. Тэгэхээр бид нар бол бие сэтгэлээрээ үйлдэл хийнэ гэдэг чинь биднээс сэтгэл яг юу бодоод юу зориод юу сэдэд биднээс сэтгэл ямар үзэл баримтлалд ингээд ямар үзэл баримтлалын төлөвт ороод ямар хандлагатай байна. Яг тэргүүрээ биднээс бие сэтгэл үйлээ хийд юм л үйлээ. Тэгэхээр бид нар бол ингээд хэлээр ямар нэг юм ярьж ийн гэдэг бол юу ч ярьсан тэр хүний ухамсар яг ямар хандлагатай чиг баримжаатай ямар сэтэл зоригтой байгаа нь тэр үгнээс нь яг анзаарагдаж эхэллээ. Хийж байгаа үйлдэлээс нь бодож байгаа бодлоос нь тийм. Тэгэхээр биднээс сэтгэл өөрөө яг ямар төлөвт байгаагаас хамаарат биеийн сэтгэл маань үйл хийж эхэлдэг. Үйл хийхээр өөрт эргээд юу хадгалагдах вэ? Тэр үүлийн хүч хадгалагдана. Тэр үүлийн хүч. За тэр үүлийн хүч хадгалагдахаа тэр хадгалагдсан үүлийн хүчээс эргээд биднэрт юу гарч ирэх юм? Зовлон жаргал гарч ирэх юм аа гэж. Тэр зовлон жаргал гэдэг бол биднээс сэтгэлд хураагдсан байсан ямар нэгэн үүлийн хүч байна шүү дээ. Тэр хүч маань ингээд сэрж гарч ирэхээр биднэрт хүчтэй мэдрэмж бол гарч ирэх юм байна. За тиймээс нясаанасаа ерөндөгийг шүтгэх нь чухал бөгөөд. За тийм учраас бид нясаанасыг ерөндөглөж сурах хэрэгтэй юм аа гэж. Нясаанасаа ерөндөглөж сурах хэрэгтэй. Чухал бөгөөд тэр нь нясаанасыг мэдгэд харалцах. Тэгэхээр нясаанасыг ерөндөглөж сурахын тухайд тэр ерөндөглөх гэдэг нясаанас гэдэг зүйлээ мэдэх хэрэгтэй гэж. Боёо ямар нэгэн өвчин тэр өвчнөө ангаах чаавал
тэр өвчнөө эхлээд онцлох хэрэгтэй. Ямар өвчин тусцсан, яагаад тусцсан гэдгээ ойлгох хэрэгтэй гэдэг шиг. Биднээсээ одоо хамгийн сэтгэлийн хамгийн гол өвчин бол нисанаас байх нь шүү дээ. Тэр сэтгэлийн тэр өвчин болсон нисанаасаа эдгэхийн тухайд эхлээд одоо нисанаасаа маш сайн мэдэх хэрэгтэй гэж. Тэгэхээр нисанасыг мэдгэд хараалцахтул нисанасуудад мэрэгш гэж. Буюу энэ өөрийнхөө сэтгэлийг судалж сэтгэлдээ мэрэгш хэрэгтэй гэж хэлж байна, тийм ээ. За үүнд 3 гэж. За нисанасыг дотор нь задлан номлоход 3 хэсэгт хувааж задлан номлоно гэж. За эхнийх нь бол одоо нисанасыг танин барих. Хэрхэн яаж төрдөг дараалал. За нисанасыг эхлээд танин барих нь одоо ерөнхий. Хоёрт нь хэрхэн яаж төрдөг дараалал. Тэр нисанасууд ямар дараалалтайгаар яаж нэгээ ингэж дэмждэг юм, тийм ээ. Тэр төрдөг дарааллууд нь. За тэр нисанас төрсний гимүр. Тэр нисанасын гимүр нь юу вэ гэж. За энэ 3 хэсэг задлж одоо нисанасыг номлоно гэж. За анхан нисанасыг танин барих гэж. За ер нь бол Бурхны номонд бол нисанасыг яг ингээд бүр нэгнгээр нь таньна гэвэл ерөөсөө эзэж дуусахгүй гэж, тийм ээ. Эзэж дуусахгүй. Бурхан машаал одоо 84 мянган одоо нисанас байна, муу сэтгэл байна гэж хэлсэн ч гэсэн яг тэднээсийг эргээд цааш нь задлах юм бол тэр 84 мянга байтугай хэдэн 100 тэрбум сая бид нар бол хизээч тэр нисанасуудыг нэгдэггүй бүр ингээд нарийн ширээнээр нь хизээч тогтоож чадахгүй, тогтоож барахгүй гэж, тийм ээ. Гэхдээ яг тэр ерөнхий тэр одоо тэгэхээр тэр хамаг муу сэтгэлүүд яг ямар төлөвөөс урган гарч ирээд байгаа. Ерөнхий нэг гол тэр муу сэтгэлүүдийг гаргаж ирээд байгаа ерөнхий гол үндэс суурь болсон. Гол цөм болсон тэр муу сэтгэлүүд тэр нисанасуудыг таньж мэдэх хэрэгтэй гэж байна, тийм ээ. Их ундаргыг ин гэдэг шиг, тийм ээ. Тэгэхээр нэг өсөндөө бид нар ингээд одоо яах нь гэхээр одоо Бурхны номонд бол нисанасыг дотор нь үндэс нисанас, шадар нисанас гэж ангилдаг, тийм ээ. Үндэс нисанас дотор бол одоо ерөнхийдөө бол 6, шадар нисанас дотор бол 20 гэж, тийм ээ. 20 шадар нисанас. Тэгээ шадар нисанасууд бол бүгдээрээ тэр үндэс нисанасаас салаалж гарч ирдэг гэж, тийм ээ. За энэ 20 шадар нисанасаас салаалаад тэгэл нөгөө 84 мянган муу сэтгэл чинь одоо жижигхэн гол горих шиг гэдэг шигтмээ ингээл нэг том мөрнөөс олон янзын жижиг гол болгоноос нэг жижиг одоо шанд горихнууд гарч ирдэг гэдэг шиг. Ингээл ерөөсөө ингээл хүний судас шиг л байна шүү дээ, тийм ээ. Хүний одоо гол судаснаас салаалал ингээл олон янзын судлууд жижигхэн сүлдээ ялгсан судснууд болоод ингээл явдаг гэдэг шиг. Ингээл ерөөсөө нисанас гэдэг бол ингээл нэгнээс салаалал яваад байдаг юм. Сэтгэлийн дотоод сэтгэлийн юм магч. За тэгэхээр анхан нисанасыг танин барих. За бодмөрийн зэрэг дотор л одоо үндэс нисанасуудыг л ярьж байгаа. Шадар нисанасуудыг л ярихгүй. За үндэс нисанасууд дотор ер нь бол 6 байгаа гэж. 6 байгаа ч гэсэн тэр 6-гаа дотор нь задлангууд 10 болчихдог, тийм ээ. За нэг өсөндөө юу вэ гэхээр шонол, уур, за тэгээ муухаг, ата, муухаг, омог, тийм ээ. Омог. За тэгээд нисанаст эргэлзээ гэж байна, тийм ээ. Нисанаст эргэлзээ. За 6 дахь нь болохоор нисанаст үзэл гэж. За энэ нисанаст үзэл гэдгийг дотор нь 5 хуваачиж байгаа байхгүй. Нисанаст үзэл гэдэг. Тэгэхээр энэ үндэс нисанас маань өөрөө бас ингээд дотроо юу болоо авчихдээ. Нэгний үндэс нисанас маань дотроо ингээд 2 хуваагдчихдаг бас. Үзлийн шин чанартай нэг нисанас, үзлээсээ илүү сэтгэл хөдлөлийн шин чанартай нэг нисанас гэж, тийм ээ. Сэтгэл хөдлөлийн шин чанартай. Тэр үзлийн нисанас гэдэг бол за үзлийн шин чанартай нисанас гэдэг бол одоо хамгийн үндэс тулгуур нь гэж байгаа. Үндэс тулгуур. Ер нь бол биднэрт ингээд сэтгэлд янз янзын одоо сэтгэлийн уур, уцаар, омог, атаа хорсол, тийм ээ,
эргэлзээ, тэнэгэлзээ. Тэгэл олон янзын юм одоо сэтгэлийн одоо айдас хүйдэс, гомдол маш олон зүйл биднээс сэтгэл бий болж байгаа. Энэ бүхэн чинь биднээс энэ тэр сэтгэлийн үзэл баримтлалаас бий болоод байгаа маа ч үзэл баримтлал. Тэгэхээр биднээс сэтгэл яг ямар үзэл баримтлалыг өөрөө барьчаад байгаа. Тэрнээс суурилж л шунал. Тэр үзэл баримтлалын чиг баримжаатай чинь суурилж тэрнтэй чинь одоо зохилцсон тийм л одоо шунал урмахыг хатан омог төрж эхэлдэг байна шүү дээ. Тэгэхээр энэ үндсэн нисанс дотор бол одоо ингээд юу болчих чинь гэхээр одоо үзлийн шин чанартай тэр 5 нисанс байна тийм ээ. За тэр нь бол юу гэхээр хамгийн ихэнд бол одоо бид барих үзэл гэж тийм ээ. Эзэн бид барих үзэл. За хоёрт нь бол одоо туушруулсан үзэл гэж. За гуравт нь болохоор буруу үзэл гэж тийм ээ. За дөрөвт нь болохоор одоо өөрийнхөө үзлийг дээдэд баримтлах нэг үзэл гэж. За тавд нь болохоор өөрийнхөө яах мэтэр дүр байдал, авир зам. Өөрийнхөө явж байгаа тэр зам мөр энийгээ бас дээдэд барих нэг үзэл гэж. За ийм 5 янзын үзэл үүдэг гэж тийм ээ. Нисанасын төлөвтэй үзэл. За энэ 5 янзын нисанасын төлөвтэй үзэл маань энэ 5 янзын үзэл дээрээ суйрлаад нөгөө сэтгэл хөдлөлийн шин чанартай буюу нөгөө шунал төрнө. За тэгээд шунлаас өдөөгдөд уур турж эхэлнэ. Тэгээд шунал уур хоёр дээр суйрлаад нөгөө омог. За тэгээ мунхаглал гэдэг зүйл чинь улам одоо юуг авч эхэлнэ тийм ээ. Хүчийг авч эхэлнэ гэж. За тэгээ эдгээр ингээд хичнээн хүчтэй байгаад тэдийн хэмжээнд биднэрт эргэлзээ гэдэг зүйл маш хүчтэй гарч ирнэ гэж тийм ээ. Эргэлзээ их байх тусам хүний сэтгэлд айдас их хорно. Янз янзын тийм атгаг бодлууд ихсэн. Хардас сэрдэл ихсэн тийм ээ. Тэгээд ихлэхээр ингээд нөгөө нэг хардас сэрдэл айдас хүйдэс мэн ихсээд ирэхээр сэтгэлийн зовлон улам нэмэгддэг гэж тийм ээ. Өөрөө сэтгэлдээ ингээд бүр ингээд ургуулж одоо нэг атгах бодлоор нөгөө сэжиг эдрээр бүр ургуулж ингэж цааш нь улам их нөгөө шунал урам мохоо улам салаалуулж тэгэж одоо өөрийгөө улам их зовлонд очруулдаг гэж тийм. За тэгэхээр анхан нисанасыг танин барих гэж. За үндсэн нөгөө 6 нисанаас чинь хуваасан чинь 10 болчлоо. Тэгэхээр анханд бол 10-аас гэж тийм. Тэгэхээр үндсэн 10 нисанас байна гэж. За эхлээ шунал гэж. Шунал нь гадаад эсвэл дотоодын сэтгэл таатай гоо оронд. За гоо гэдэг нь өөрийн сэтгэл татаа сайхан харагдаж байгаа тэр зүйлийг хэлж байгаа шүү дээ. Гоо оронд. Сэтгэл таатай гоо оронд зоригдсон. За гадаад өөрөөс нь тусдаа эсвэл өөрт нь байгаа гэсэн үг. Дотоодын гэдэг. За өөрөөс нь гадна талд байгаа эсвэл өөрт нь байгаа. Ямар нэгэн сэтгэл таатай гоо оронд гэж байна. Өөрийн сэтгэлд нь таатай тийм гоо оронд зоригдоод тийшээ одоо хандаад даган хорогдох бөгөөд даган хорогдно гэдэг тэрэнд одоо сэтгэл нь хорогдож эхэлнэ гэж тийм. Сэтгэл нь хорогдох бөгөөд жишээлбэл даавуунд шингэсэн тосыг арилгах нь бэрхтээ мэт. Энэ нь ч өөрийн зоригдол зуурм түгж тэрхүү зоригдолтой хагацхад бэрхгүй гэж. Тэгэхээр шунал гэдэг бол ингээд өөрийн сэтгэлд нь таатай тийм зүйл рүү сэтгэл нь хорогдсныхаа дагуу яваа тэрнээсээ ингээд зуурж эхэлдэг гэж тийм. Зуурна гэдэг маань тэрнээсээ салж хаацахад нэм бэрхтэй. Сэтгэл тэрнээсээ сална гэхээр сэтгэл нь ингэж одоо юунд автаж эхэлнэ. Хагацхад бэрх болж. Тэр шунсан зүйлээсээ салж хаацахад нэм бэрхтэй болж эхэлдэг. Тийм мэдрэмжийг шунал гэж хэлнэ гэдэг байна. Шунал. Тэгэхээр энэ бол юутай ажиллах юм бэ гэхээр даавуунд шингэсэн тос мэт гэж тийм. Бид нар ингээд даавуунд тос шингээд уусчих юм бол тэрийг арилгахад нэлээд бэрхтэй гэж хэцүү. Яагаад тэгэхээр тэр даавуу тос хоёр баг ингээд нэгдмэл нэг юм шиг болцсон. Тэр тос ингээд тэр завуунаас
тэр тос нь ингээд даавн дэш ингээд бүр ингээд зууралдсан мэтгдэг шиг тийм үү. Шунал гэдэг бол одоо хүний сэтгэлд тийм төлөвтэй байж байгаа гэж тийм. За 2 уур гэж. За амьтан болон зовлон мис өргөс тэргүүтэй зовлонгийн орнууд. За уур гэдэг бол одоо уур төрдөг ерөнхийн 3 орон байна гэж тийм. Нэг бол амьтан. За нэг бол зовлон. Нэг бол одоо тэр зовлон үүсгээд байгаа янз бүрийн одоо гадны одоо эд хэрэглэгдэхүүнтэй. Тэр зовлон одоо хутганаас олж босон ч юм уу эсвэл өргөс мөргөс элдв янзын одоо мод юу гэдэг халуун хөдөн цагаа гарч юм уу тэрнээс босон ч юм уу те. Амьтан гэдэг нь дотор нь одоо ис хуучдаг тийм ээ. Амьтнаас олж уур төрдөг нь 9 янзаар ангилагдана. За тэрний юм гэхээр за эхний 3 нь бол одоо ингээд надад хор хүргэх гэж байна. Надад хор хүргэж байна. Надад хор хүргэх гээд байна гэсэн тийм нэг 3 төлөвөөс өөртөөгөө холбогдсон тийм ээ. Надад өнгөрсөн цагт энэ хор хүргэсэн. Одоо надад хор хүргэж байна. Ирээдүйд надад хор хүргэх гэж байна гэсэн энэ 3 хандлагаас болж уур төрдөг гэж тийм. За хоёр дахь нь болохоор миний найз нөхөд, миний үр хүүхэд, миний гэр бүл, миний эцэг эх гэх мэт өөрт хамааралтай тийм бод галуудыг барьж аваад тэднэрт хор хүргэсэн, хор хүргэж байгаа, хор хүргэх гэж байгаа гэсэн бодлоор одоо энээс одоо болж уур хүрдэг гэж тийм. Гуравт нь болохоор өөрийн дайсанд тийм. Миний дайсанд тус хүргээд байна. Миний дайсанд тус хүргэсэн байна. Миний дайсанд тус хүргэх гэж байна гэдэг ч юм уу тийм. Эсвэл өөр нэг байдлаар бас тийм бас нэг байна гэж. Тэрний юм гэхээр надад одоо тусалсан одоо надад хор хүргэсэн тийм ээ. Надад тус болоогүй гэдэг нэг шалтгаан. Миний садан төрөлд хор хүргэсэн. Тэднэрт тус болоогүй гэсэн нэг шалтгаан. Миний дайсанд тус болсон. Миний дайсанд хор болоогүй, хор хүргээгүй гэдэг шалтгаанаар ууралдаг гэдэг ч юм уу. Тийм бодгалтай амьтантай холбогдож за ингэж ууралдаг нэг юм. За амьтанд зоригдож уур төрдөг. За зовлон гэдэг бол олон янз байгаа угаасаа. За тэгээд зовлон бий болгоод байгаа энэ цагаагаар янз янзын одоо хөтөн зэвсэг мессеж гэдэг юм уу те гэх мэт ийм зүйлүүдтэй зүйлүүд зоригдож бас уур төрдөг ч тийм ээ. За тэргүүтээ зовлонгийн орнуудад зоригдсон. За ийм одоо зовлонгийн орнуудад зоригдсон. Тэдгээр оронд хор хүргэхийг санан бүхнээс нэргэхийг сэтгэх ширүүн сэтгэл болоо гэж. За уур гэдэг бол тийм юм аа гэж. Тэгэхээр уур гэдэг бол тэр хорлох сэтгэлийн суурьтай байх нь шүү дээ тийм ээ. Хор хүргэхийг сансан тийм хорлох сэтгэлийн суурьас үүдээд тэр амьтан зовлонгийн үүсгээд байгаа тэр мэс өргөс тэргүүтэн зүйлүүдийг нэргэхийг хүссэн тийм нэргэхийг сэтгэх буюу бодсон ширүүн сэтгэл гэж тийм догшин. За тийм сэтгэл болоо гэж тийм. За энэ бол одоо уурын мөн чанар юм аа гэж. За гуравт нь омог гэж. За өөрийн бие үзэл тулгуурлан гадаад эсвэл дотоодын дээд доод болон сайн мод зоригдсон бардамсан сэтгэл ба өндөр байдалтайгаар ордог байх гэж. За омог гэдэг бол одоо өөрийн бие үзэл тулгуурлан. За одоо бид барьсан нөгөө нэг өөрийн бие үзэл байна, амин чижил байна те тэднэрт ингээд тулгуурлан гадаад эсвэл дотоодын дээд доод болон сайн мод зоригдоод за өөрт байгаа сайхан зүйл байж болно, гадна байгаа сайхан зүйлч байж болно гэж тийм. За ямар ч юм ингээд нэг сайхан зүйл, муу зүйл хоёр. Нэг дээд эрхэм зүйл, доод одоо дорд зүйл хоёр ч юм уу. За энэ хоёр дээр энэ хоёрын тийм ялгаа гаргаж ирээд өөрийнхөө ухамсарт ингээд
зоригдоод тийм зоригдлыг бий болгоод тэгээ тэрнээсээ болоод яах нь бардам сэтгэл нь ингэж бардам төлөв тавтана гэж тийм. Бардам төлөв тавтсан тийм сэтгэлийг дуур гэж хэлдэг юм агч тийм. Гоор гэнэ омог гэж хэлнэ гэж. За энэ омог бол ямар төлөвтэйгээр одоо уур бол одоо ширүүн төлөвтэйгээр ордог гэсэн тийм. Ширүүн тийм догшин ширүүн төлөвтэйгээр орон руугаа ордог. Шунал бол тэр орон руугаа орохдоо зууралцсан тэрнээсээ салж хагацхгүй байх тийм төлөөр ордог гэж. За омог бол өндөр төлөөр ордог гэж. Тухайн омогдож байгаа зүйлийнхээ дээр нь байгаа юм. Тэр омогдож байгаа зүйлээс өөрөө одоо өндөр дээд суурьнд байгаа юм шиг тийм ээ. Өөрийгөө тэгж тэр омог сэтгэл хардаг агч тийм ээ. Өндөр байдалтайгаар ордог агч тийм ээ. За дөрөв мунхаг нь за дөрвөн үнэн болон үүлийн ур гурван эрдэнэ мөн чанарт тод бус оюунаар үл мэдсэн Нисанас гэж. За мунхаг гэдэг бол тийм байна. За дөрвөн үнэн. За энэ утгатын дөрвөн үнэн. За үүлийн ур. За орчлонгийн одоо жам ёсны хууль тийм ээ. За гурван эрдэнэ гэх мэт эдгээр зүйлүүдэд эдгээрийн мөн чанарт яах нь тод бус оюунаар. Тод бус гэдэг нь эдгээрийн мөн чанарыг таниж ойлгоогүй. Тэгээд үл мэдсэн Нисанас гэж тийм мунхаг гэдэг бол тийм юм аа. Аливаа зүйлийн мөн чанарыг одоо бүрэн дүрэн ойлгоогүй. За тийм одоо Нисанас мунхаг гэнэ. За Нисанас бол одоо ямар төлөөр ордог юм гэхээр тухайн зүйлийг мэдэхгүй байгаа. Үл мэдсэн төлөөр тухайн зүйл рүү ханддаг агч тийм. За эргэлзээ. За эргэлзээ нь бол үнэн тэргүүтэй гуравт зэрэгдэн байгаа юу байхгүй юу мөн үү биш үү гэх юм болоо гэж. За тэг үнэн тэргүүтэй гурав гэдэг нь саяны ярьсан дөрвөн үнэн үүлийн ур гурван эрдэнэ гэх мэт. За ийм зүйлүүдэд яах нь зоригдоод энэ байд юм уу байдгүй юм. Энэ одоо үнэн үү хотлаа юу юм бол доо гэсэн тийм нэг. Одоо тэрэнд яах нь. За эргэлзсэн Нисанас гэж байгаа юм л да. Эргэлзсэн Нисанас гэж. Ер нь бол бид нар тодорхой төвшөнд одоо аливаа зүйлийг ойлгоход эргэлзээ бол зайлшгүй хэрэгтэй шүү дээ тийм ээ. Эргэлзээ зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ энэ эргэлзээ одоо энэ яриад байгаа эргэлзээ бол юу хэлээд байна вэ? Ер нь байхгүй юм байна да. Ер нь баг байхгүй юм биш үү дээ гэсэн тийм нэг эргэлзээ хэлээд байгаа тийм ээ. Тийм эргэлзээ. Түүнээс ч одоо бид нар ингээд дөрвөн үнэн аливаа зүйлийг одоо үл өөрийн талаар бид нар ойлголт авлаа гэхэд үл өөрийг бид нар судлаа танихад заавал эргэлзээ бий болно. Угаасаа эргэлзэх ёстой гэж. Бурхан багш хэлээд байгаа шүү дээ. Эргэлзэх хэрэгтэй. Эргэлзээ бол маш чухал гэдэг. Эргэлзэж үж бид нар асуулт гарч ирнэ. Тэгжээж юу юм бол гэсэн тийм юу гарч ирэх нь. Дэрийг одоо шийдэх энэ асуудлыг шийдэх тийм нэг одоо гаргалгаа гаргаж эхэлдэг гэж тийм ээ. Тэгэхгүй эргэлзээ гарч ирэхгүй бол бид нэр зүгээр л нэг мухар итгэлээр явах юм л да. Зүгээр л нэг бурхан багш тэгж хэлсэн гэсэн. Тэр номонд тэр тэгж байж байлээ. Хүмүүс тэгж ярьж байлээ гэдэг нэг тийм зүгээр итгэл төдий юм явчихна гэж. Тэгэхээр эргэлзээ бол байх хэрэгтэй. Одоо дөрвөн эрдэнэ үүлийн ур за энэ гурван эрдэнэд эргэлзэх хэрэгтэй. Яагаад эргэлзэх хэрэгтэй гэхээр эднээс мөн чанарыг таныхын тухайд яагаад юм болж байгаа. Яагаад юм байгаад байгаа. Энэ яг юу юм бол гэсэн тийм юм эргэлзээ асуултын дунд ингэж тухайн зүйлийн одоо утга учирыг тайлах тийм гаргалгаануудыг за логик тестралуудыг гаргаж ирж ингэж боддог тунгаалт гарч ирнэ гэж тийм. За 6-т эвдэрдэг нийлбэрт үзүүлэх. За эвдэрдэг нийлбэрт үзэх гэж. За энэ болохоор одоо бурхан шишний өөрийнх нь нэг нэр том яваад байгаа. За энэ бол одоо нөгөө бид барьс үзлийг хэлж байгаа тийм ээ. Бид барьс үзэл. За эзэн бид барьс үзэл тийм ээ. За бид барьс үзлийг бол одоо эвдэрдэг нийлбэрт үзэл гэдэг байгаа байхгүй.
эвдэрдэг нийлбэрт үзэл гэж. Яагаад эвдэрдэг нийлбэрт үзэл гэсэн бэ гэхээр бид барих үзэл бол ямар нэгэн одоо нэг суурин дээр бий болдог байна тийм ээ. Тэр суурин юу гэхээр бие сэтгэл хоёр дээр суурилдаг. Бие сэтгэл хоёр дээр суурилдаг. Тэр бие сэтгэл хоёр гэдэг бол эвдэрдэг мөн чанарт. Бие сэтгэл хоёрын нийлбэр дээр суурилдаг учраас энэ эвдэрдэг хувьсан өөрчлөгддөг бие сэтгэлийн нийлбэр гэж тийм ээ. Тийм нийлбэр дээр суурилаад одоо эзэн бид барих тийм үзэл бий болдог байна тийм ээ. Тэгэхээр энэ бид барих үзлийг эвдэрдэг нийлбэрт үзэл гэж хэлж байгаа байхгүй. За эвдэрдэг нийлбэрт үзэл гэдэг нь одоо бид барих үзэл. За энэ бол одоо юу энэ үзлийг юу гэж тодорхойлсон бэ гэхээр бодмөрөн зэрэгт за чухал ахуй зохицод зоригдсон би болон миний хэмээн би болон миний хилэн үздэг бэлэгт нисанс буй гэж. За тэгэхээр чухал ахуй гэж. Чухал ахуй зохиц. За чухал ахуй зохиц гэдэг нь биднээс энэ бие сэтгэлийн зохицыг хэлээд байгаа тийм. Бид нар бол энийг одоо Бурхны номонд л ингэж хэлээд байгаа шүү дээ. Одоо бид нар ингээд хүний бие явцсан байна гэдэг чинь махцсан бие энэ өөрийн сэтгэлээ өөрийн эрхэнд оруулж чадахгүй байгаа юм төлөв биднээс сэтгэлд байгаад байгаа. За энэ хоёр төлөвийг энэ хоёрын цогц нийлбэрийг бид нэг авцсан байна гэж. Чухал авцсан гэж тийм. Чухалчилж авсан боيو. Энийг ингээд одоо чухалчилсан байгаа шүү дээ бид нарт. Энийг яагаад чухалчилсан маа? Энийг ерөөсөө ингээд за энэ бие цогцын энэ бие сэтгэлийн цогцоор бид нар яах нь маш их шунтсан байна. Бүр энийгээ бүр хамгийн нэрхэн нандин чухал гэдэг ингээд бодсон байдаг тийм. Тэр оюун ухамсараараа бол бид нар ингээд урдын төрөлдөө яг л нэг ийм одоо хүний төрөл ийм төлөвийг авахыг маш их яах нь сэтгэл санаа маань тэгэж их одоо хүсэж чухалчж шунсан. Тэм төлөөр энэ бие сэтгэлийн зохицыг бид нар одоо авцсан байна гэж. Тэгэхээр чухал ахуй зохиц гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ насандаа ч бид нар эндээ маш их шунаж хорогдсон байх нь. Урд хорогдсон байгаад байх нь. Урдын төрлөөс ч яах нь нэг ийм хүний ийм бие зохицын ийм төлөвийг авах тэм нэг юу байх нь бид нар нэг тийм хүсэл байсан байна. Тэр хүслийнхээ тэр нь шунсан тэр шунал хүслийнхээ дагуу бид нар одоо энэ бие зохицтой хурж ирээд за энэ бие зохицтой одоо энэ тэр шунлын үргэлжлэл маань одоо энэ бие зохицтой шунтсан байгаа шунлын маань яах нь юу байх нь шүү дээ. Одоо нэг их шалтгаан байх нь тийм. Биднээс одоо энэ бие зохицтой шунтсан байгаа шунал маань тэр урд төрлийн нэг ийм одоо хүний төрлийг ийм амтны төрлийг авахыг хүссэн тэр хүсэл шуналынх нь үргэлжлэл нь байна л да тийм. За одоо чухал ахуй зохицод зоригдсон гэж. За тэгэхээр энэ чухал ахуйн зохиц буюу бие сэтгэлийн зохицтой зоригдоод энийг би гэж боддог. Би болон миний гэж хэмээн би болон миний хилэн үздэг бэлэгт нисанс гэж. Тэгэхээр энэ өмнөх юм дээр гарсан тийм ээ. Яран дээр би гэдэг үзэл бол тийм нэг их тийм төлбөр өгч тийм ээ. Нэг болохоор энэ бие сэтгэлийн зохицыг минийх гэж бодоод байгаа. Нэг бол энэ бие сэтгэлийн зохицоо би гэж бодоод байдаг. Нэг тийм өөрийн дураараач юм шиг тийм төлбөр өгч юм шиг тийм үзэл өгдөг. Тэгэхээр нэгсэнд энэ бие сэтгэлийн зохицоор суурилаад би гэдэг нэг тийм бие сэтгэлээсээ тусдаа нэг тийм эзэн чанартай нэг би байгаад байгаа юм шиг тэгж бодож эхэлдэг. Тэр бие сэтгэлээсээ тусдаа ингээд тусдаа нэг би гэдэг эзэн чанартай нэг би байгаа эгэлгүй гэж тийм ээ. Эгэлгүй чанартай. Тийм эзэн чанартай нэг би байгаад байгаа юм шиг биднээс сэтгэл өөрийнхөө дотор тийм төсөөлөл бий болгоцсон байх нь л. Тэр төсөөллийнхэн дагуу яг тэр эзэн чанартай би гэж байгаа та төсөөлөл маань
өөрт хамааралтай бүх юмаа минийх гэж одоо эзэмдэж бодож эхэлдэг. Эзэмдэж. Буюу өөрийнхөө одоо хувьчилж гэдэг шиг. Тэгэхээр одоо бид нэр ингээд энэ бол их тодорхой байдаг шүү дээ, тийм ээ? Амьдрал дээр ингээд харахад бол бид нэг ямар нэгэн зүйлийг заавал ингээд нэг тийм өмчлөд байдаг нэг тийм тал байгаа тийм бидний сэтгэлд ингээд юмыг өмчлөд байдаг тал. Дуур хүүхэдтэй болсон ч, эхнэр нөхөр болсон ч, найз нөхдөдтэй болсон ч нэг тийм тэр нэг өмчлөд байгаа нэг тийм юу байдаг байна. Мэдрэмж. Тэр мэдрэмж нь бүр хитрээ даваад ирэхээр амар тийм одоо сөрөг одоогоор л өгөх юм тийм нэг одоо хэт тийм одоо юу гэж хэлээд өгдөг вүлээд нэг тийм юу бахна штэ тэр найз нөхдөд ч юм уу үр хүүхдээ ч юм уу гэр бүлийн хүнээ ч юм уу тийм яг өөрийнхөө нэг удирдлагын дор байх гэсэн тийм хүсэлт юм. Тэр өмчлсөн сэтгэл нэгт хэд давраад ирэхээр тэгээд тэр өмчлсөн сэтгэл бол биднэрт бол ингээл тодорхой хэмжээнд байж л байдаг. Тэгээд тэр бол ингээд тэр нөгөө эзэн бие тэрийг харахтаа тэр эзэн биеийн үзэл маань яг нь тэр өөрийн гэсэн зүйлээ минийх гэж бодоод байдаг байна л да. Тэгээд ирэхээр би эзэн гэсэн тийм нэг хандлагаар нэг тийм нэг сэтгэлийн тийм хандлага чиглэл ингээд яваад байдаг дотор. За тэгээд чухал ахуй зохицож зоригдсон би болон миний хэмээн. Би болон минимхийлэн үздэг бэлэгт нэсэн. За энэ за тэгэхээр энэ бид барих үзэл маань бэлэгт нэсэн. Бэлэгт нэсэн гэдэг нь ингээд одоо яадаг бахна. Ямар үед өөрт нь би гэж бодоход болохоор байна. Ямар үед минийх гэж бодоход болохоор байна гэдэг тэр нэг ажиглалыг хийгээд идэг. Бас нэг тийм хэрсүү нөхөр охин шүү дээ тийм ээ. Бэлэгт нэсэн. Бэлгийн шин чанартай. Оюунлаг шин чанартай тийм нэсэн бас гэж байна тийм ээ. Тэр шунал уур энэ төр бол ер нь жоохон муухагдуу тийм ээ. Шунал уур тэр одоо омог энэ төр бол жоохон муухагдуу байна шүү дээ тийм ээ. Тийм. Одоо шунал уур бол ялангуяа тийм ээ. Энэ бид барьсан үзэл бол бас нэг тийм моногдуу тэнэгдүү бас биш. Нилийн тийм хэрсүү суудсан. Муу санаатай хүн гэдэг шиг тийм ээ. Тэр шиг байдаг байна л бид барьсан үзэл. Тэгэхээр бид барьсан үзэл байна. Зарим үед яагаад ах нь би цогцсоо энэ би сэтгэлийн цогцыг минийх гэж бодоод байдаг. Зарим үед энэ би сэтгэлийн цогцсоо бие гэж бодоод байдаг. Заримдаа өөр ингээд биеийн дээрээ хурж ирээд биенийхээ зарим нэг хэсгүүдийг хүртэл яах нь би юм шигээр ингэж асар хүчтэй бодож эхэлдэг гэж тийм ээ. Тэгэхээр энэ бол ингээд одоо энэ бэлэгт нисонос гэдэг бол ингээд бэлгийн шин чанартай учраас одоо юу гэвэл энийг ингээд барьж аваад танин барихад нэлээд тийм хэцүү байдаг байна л да. Энэ маань өөрөө ингээд нэг тийм юунд орж чаддаг гэдэг шиг тийм ээ. Одоо байгаль дээр бол одоо нэг тийм амьтад байгаа шүү дээ тийм ээ. Өнгө хувсгаад иддэг гэсэн. Тэрэн шиг ийм бид барьсан үзэл маань бас нэг тийм чадвар. Гэхдээ ер нь энэ чадвар бол тэгээ бүх нисоност байгаа л да тийм ээ. Шунал ч гэсэн байгаа тийм ээ. Шунал бол бас нэг тийм байгаа даа шүү дээ тийм ээ. Бид нар нэг зүйл ингээ шунсан шунлыг засчлаа гэж бодсон чинь зүгээр
тэр шунаад байгаа тэр шунлыг засцсан гэхээсээ илүү нөгөө шунал нь яах нь өөр зүйл рүү шунаад яваад өгсөн. Тийм байгаад байгаа байхгүй. Тэгээд бид нар одоо за тэрэнд дондох, тэрэнд шунах шунлыг засчлаа гэж уг нь бол бодод байгаа. Гэхдээ нэг тэрэнд шунсан шунал засарсан биш. Зөв шуналч нь өөр зүйл шунах гэж яваад өгч байгаа байхгүй. Нэг тийм хэлбэр биднээс сэтгэлд бий болоод байна. Тэгэхээр энэ шунал энэ муу сэтгэлүүд бол нэг тийм маш тийм юу байдаг байх нь л дээ. Маш түргэн байраа сэлдэг тийм ээ. Шилждэг. Нэгээс нэг рүү шилждэг. Объект нь солигдоод шилжиж яваад өгдөг. Тэгэхээр яг тэр шунлыг өөрийг нь л одоо яг мөн чанараар нь таньж авч яг тэр шуналтай өөртөө нүр тулж өөрийг нь засахгүй бол хэцүү байдаг байна тийм. Тэгээ объектыг өөрчлөөд дэлгэн одоо үр дүн гарах нь их бэх. За түүний эвдэрдэг нь мөнх бус бөгөөд гэж тийм үү. За энэ биед барих үзлийн эвдэрдэг буюу одоо хэлбэр эвдэрдэг нийлбэрт гэсэн шүү дээ. Эвдэрдэг нийлбэрт үзэл гэсэн. Тэрний эвдэрдэг гэдэг нь мөнх бус бөгөөд. За нийлбэр гэдэг нь олон учир үүгээр аль нь үзэх суурь мөнх бус гэдэг олон зүйл төдий болохос мөнх болон ганцаар бодгол нь үгүй болоо хэмээн үзүүлэхийн тулд эвдэрдэг нийлбэрт үзэл гэж нэр нэрлсэн бай гэж. Тэгэхээр энэ эвдэрдэг нийлбэрт гэдэг нэрийг яагаад өгсөн бэ гэхээр энэ эзэн биед барьсан үзэл маань ер нь биегээ нэг мөнхийн юм шиг тийм ээ. Цор ганц юм шиг. Одоо тэгэж энэ би сэтгэлээс хамааралгүй нэг тийм эзэн бие надад байгаад байгаа юм шиг ингээд төсөөлөгдөд ирэхээр тэр эзэн бие чинь юусе эвдэрдэггүй мөнхөд байж идэг. Тэр эзэн бие бол цор ганц. Тэр эзэн бие бол ямар нэгэн одоо шалтгаан нөхцөлд үл дулдууддаг. Нэг тийм төлөвтэйгээр тэр эзэн бие нь биднэрт яах нь гэж сэтгэлд ингэж тийм нэг юг бий болгодог байх нь л дээ. Сэтгэлд тийм чиг хандлагыг. Тэгэхээр энэ эвдэрдэг нийлбэрт гэж нэр өгчхөөр бид нар эндээс ямар ойлголт авах гэдэг нэхэр энэ би чинь эвдэрдэн шүү. Буюу би бол эвдэрдэм юм аа. Мөнх бус. Би бол ингээд олон шалтгаан нөхцөлийн үр дүнд би болсон нийлбэрлэг. Тийм ээ ийм зүйл юм аа. Шүтэн барилцсан ийм зүйл юм аа. Гэдгийг нь сануулах гэдэг хүнд ингээд сануулах гэдэг байхгүй. Байн сануулах гэдэг. Тийм болохоор эвдэрдэг нийлбэрт үзэл гэж нэр өгсөн нь юм учиртай байх нь л дээ. Тэгэж энэ эвдэрдэг нийлбэрт үзэл гэж бодох тоолонд энэ эвдэрдэм байна. Би чинь эвдэрдэм байх шүү. Би чинь шүтэн барилгуудаас бүтсэн тийм нийлбэр буюу тэр олон зүйлийн нийлбэрээс бий болсон тийм зүйл юм байх шүү гэдэг ойлгоод ирэхээр нөгөө нэг биед барьсан үзэл маань биегээ мөнх цор ганц шалтгаан нөхцөл энтертгүүл дулдуутсан гэдэг тэр ойлголтыг яах нь жаахан ч гэсэн яах нь ингэж зохилтонд оруулах гэдэг шүү дээ. Тийм болохоор өгч байгаа нэр томын хүртэл ингэж яг ямар үзэл санааг бид нар одоо ерөн төглөх гэдэг байгаа. Тэрнтэй нэлээд тийм бүхий л талаас нь яах нь тэр одоо ерөн төглөх гэдэг байгаа тэр буруу үзлийнхээ тэр муу сэтгэлийнхээ одоо арга хэмжээг авч байгаа. Тийм зүйл байна л тийм. За тэгэхээр ер нь бол одоо биед барих үзэл маань ерөнхийдөө ингээл ажиглаа л хахад ерөнхийдөө л нэг тийм байгаад байгаа тийм ээ. Би бол мөнх юм шиг. Тэр би бол ингээд цор ганц юм шиг. Тэр би бол одоо ямар ч шалтгаан нөхцлөөс дулдуутсан юм шиг тийм ээ. Нэг тийм чиг баримжаа тийм дотор яг тэр биед бариад байгаа тэр үзлийн өөрийнх нь яг тэр биег хараад байгаа тэр харах онцгой иймэрхүү маягийн хэлбэр шинж чанарууд ингээд байнга байж идэг. Ер нь бол бид нар ингээд уур шунал энэ төр төрөхөд яг энэ биед барьсан үзлийн маань юу нь шууд гарч ирдэг тийм ээ. Хандлага маань шууд гарч ирдэг байхгүй. Маш хүчтэй гарч ирдэг. Уурлах үед те яг ингээд тэнд нэг уур төрөнгөт тэнд нэг тийм уур хүргээд байгаа тэр нэг зүйл яг тэнд ингээд яг тэндээс ингээд өөрөө бүтцсэн юм шиг харагддаг.
тэнд л ингээд нэг яг тэр объект яг тэр суурин дээр нэг тийм сэтгэл таагүй нэг зүйл тэнд байгаад байгаа юм шиг. Тэр байгаад байгаа зүйл нь ингээд яг тэр чигээр энэ чигээр мөнхөд байх юм шиг тийм. Тэгээ тэр зүйл чинь ямар ч тийм шалтгаан нөхцөлөөс хамааргүй өөрөө угаасаа л яг нэг тийм муухай юм шиг. Яг нөгөө бид барих үзлий чинь нөгөө хэв шинжүүд нь яг тэнд тэр явж идэг байхгүй. Тэгэхээр энэ бид барих үзэл гэдэг бол ингээд бүх нисаноос төрж явахад тэр нисаноос болгон дээр энэ бид барих үзлийн тусгал нь ерөөсөө явж идэг. Яг тэгэхээр энэ бид барих үзэл чинь бүх нисаносын юу нахна их ундаргана гэдэг байна шүү дээ тийм ээ. Одоо хин хайр алга бол хүн шир алга гэдэг шиг тийм ээ. Тэгэхээр энэ бид барих үзэл маань өөрөө тийм бүх нисаноос их ундраг болоод байгаа учраас тэр бид барих үзлээс ундарч гарчиж байгаа нисаноос бүгдээрээ ерөнхийдөө л нэг тэр бид барих үзлийн тусгал нь яваад байдаг юм байна. За тэгэхээр одоо яг уур төрөх үед бол ингээд бид барих үзлийн тусгал бол ингээд маш хүчтэй явж идэг байна л. Тэгэхээр бид нэр ингээд уур төрөх үед тэр биднээс уурыг хүргээд байгаа тэр зүйл чинь шалтгаан нөхцөлийн ирэхээр бий болоод байгаа гэдгийг шүтэн барилгын ирэхээр бий болоод байгаа гэдгийг харах хэрэгтэй юм байна л да. Тэгж харах тэр одоо бэлгийнүүд байхгүй болчвол яг тэр тэнд нэг тийм юунаас ч хамаараагүй гэдэг шиг тийм ээ. Зүгээр л тэндээс нэг ургаад гараад ирсэн. Тэр нэг муухай уур хөргөн тэнийг одоо миний дайсан болсон гэдэг шиг тийм зүйл яг тэнд л яг өөрөө гараад ирсэн юм шиг. Тэгж харагддаг юм л. Тэгээ тэнд яг өөрөө гараад ирсэн ямар ч тийм шалтгаан нөхцлөөс үл дулдуутсан тийм зүйл байна гэж харахаар тэр нэрээс мөнхөд байх юм шиг. Нэг улам өөрийнхөө сэтгэлд нь яг нөгөө уур энэ. Улам тэр нэг тэр уурын цаанаага нэг айдсыг улам хүчтэй өрддөг байна тийм ээ. За туул баримтлах үзэл. За туул баримтлах үзэл гэдэг бол за эвдэрдэг нийлбэрт үзлээр барьсан алин бие түүнд. За нөгөө эвдэрдэг нийлбэрт үзлүүрийг бид барьсан үзэл маань одоо биегээ ингээд эзэн бие гэдэг нэг тийм бие сэтгэлээс ангид тустай. Нэг тийм эзэн бие байна гэдэг ингээд өөртөө нэг төсөөл бий болгосон байна гэж тийм. За түүнд нь зоригдсон мөнх хөдлөшгүй буюу. Тэгэхээр энэ нөгөө тэр эзэн биегээ бий л гэж бодоод байгаа шүү дээ. Тийм ээ. Тэр төсөөллийн биегээ бий гэж бодоод байгаа. Тэгэхээр ингээд зүгээр яг ингээд бодит байдал дээр байгаа бие тэр бид барьсан үзлийн төсөөлөлд бий болгоод байгаа тийм эзэн бие гэдэг хоёр чинь хоёулаа шал өөр хоёр зүйл. Гэхдээ ухрыг байгаа юм байна. Иш ухрыг байгаа. За тэгэхээр тэр бид барьсан нэг өсөндө биднээс ухамсар өөрөө яах нь тэр бид барьсан үзлийнхээ одоо хайрцагт ороод ирэхээр тийм болчихдог байна л. Яг бодит байдалтайгаа өөр юм бий болон тэр эзэн бид бариад байгаа тэр бид барьсан бодлын төсөөллийн бие хоёрыг ялгаж чадахгүй. Тэгээ ялгаж чадахгүй болоод ирэхээр яг биегээ тэр эзэн биетэйгээ хольж эхэлдэг байна л да. Утгаа толиод эхэлдэг. Тэгээд эхлэхээр нэг бол өөрийгөө мөнх гэж бодно. Нэг бол өөрийгөө яах нь байхгүй мэтэр бодож эхэлнэ гэж тийм ээ. Одоо энэ дээр юу бий болж байна гэхээр би түүнд зоригдсон мөнх хөдлөшгүй бөгөөд гэж тийм ээ. Тэр би гэдэг маань өөрөө мөнх юм шигээр. Эсвэл эндээс хойд руу төрөл холбох байдаггүй тасархаад үзэх бэлэгтнээс онос болоо гэж. Тэгэхээр нэг бол одоо энэ би мөнх юм шиг өөрийгөө мөнх юм шиг бодоод байдаг нэг тийм бодол гарч ирдэг байна. Нэг бол нэг бие мэн урд төрлөөс энэ төрлөөс хойд төрөл рүү явдаг ийм зүйл биш юм шигээр. Зүгээр би бол ганц л амьдрна. Миний энэ бие бол ингээд
нэг амьдрал тэгэл алга болол дуусна гэдэг нэг тийм тасархай үзэл рүү орж эхэлдэг гэж тийм. Тэгэхээр энэ биднээсийн одоо ингээд уур тойрол гэдэг зүйлийг хөлөө зөвшөөрөхгүй байгаа ч гэдэг юм тийм. Үйл үүрэг гэдэг хөлөө зөвшөөрөхгүй байгаа ч гэдэг юм. Энэ бүхэн чинь яг эцсийн дүндээ явж яг юун дээр тулаад байна гэхээр энэ бид барих үзэл дээр тулаад байх нь л тийм. Эзэн бид барьсан энэ үзэл маань биднээс ерөөсөн ингээд ямар ч тийм юу болгочдөг тийм. Сэтгэлийг маань. Одоо аливаа зүйлийн тэр үйл явц нь миний энэ дотоод мөн чанар үйл явц хэрхэн явагддаг энэ төлөвтөрөөс ямар ч тийм юу болгочдөг мэдлэггүй ойлголтгүй болгох тийм төлөв рүү оролцдог. Яагаад тэгэхээр өөрөөс нь ингээд өөрийг нь тусгаарлаа ачиж шүү дээ тийм ээ. Тэр бид барьсан үзэлж. Нэгсэндээ яг өөрийнх нь яг бодит байгаа энэ би сэтгэлийн мөн чанартай би эндээс нь өөрийг нь бүр ингээд тусд наваа ачиж байгаа байхгүй. Тэгэхээр би түнд зоригтой мөнхөд хөдөлшгүй байна. Тэгэхээр бид нар бол одоо өөрийгөө нэг өгөхгүй юм шиг бодоод идэг тийм үзэл баримтлал бид барих үзлээс их ундрахтай гэж байна шүү дээ тийм ээ. За бид нар бол ингээд өөрийгөө ер нь өгөхгүй юм шиг л ингээд бодоод идэв юм. Яг тухайлан зориуд бодохгүй тийм ээ. Ер нь л өөрөө бол өөрийгөө өхнө гэдгийг мэдж байгаа. Өөрийгөө өхнө гэж мэдж байгаа учраас тухайлан зорж би өгөхгүй гэж ерөөсө боддгоо. Гэхдээ зүгээр бидний сэтгэлийн дээр хандлага өөрөө яг л өгөхгүй юм шиг хандлагаар яваад байдаг. Өдөр болгон гэж хэлж байгаа юм. Өдөр болгон ингээл өөрийгөө яг л өнөөдөр амьдрал гэж бодоод байдаг. Ерөөсө өнөөдөр миний сүүлийн өдөр байх уугүй юу гэдэг дээр хэзээ ч эргэлздэггүй гэж тийм ээ. Эргэлзэж үздэг. Юусэнд өөрийгөө мөх бус гэдгийг ерөөсө өөрийгөө мөх бус гэдэг дээр хэзээ ч эргэлздэг. Мөх гэдэг дээрээ бүр бат сэтгэлийн хандлага нь оршсон байдаг гэж тийм ээ. Бодол нь бол өхнө гэдэг бол мэдээд идэх тийм ээ. Эзэн нэгэн цагт өхнө гэдэг бодол нь бол мэдээд идэх. Сэтгэл нь бол ерөөсө ухаараагүй. Сэтгэл нь бол ингээл яг л өнөөдөр чихгүй гэл ингээл нэг тийм л нэг гинэн гэдэг шиг тийм төлөвтөл яваад идэх байх нь л. За энийг бол одоо мөнхөд барих үзэл гэдэг тийм. Сэтгэл нь одоо ийм мөнхөд барих үзлийн төлөвт ингэж хайрцаглаад эхэлнэ гэж. За тэгээд ихээр мөн одоо нэг тасархай үзэл гарч ирнэ гэж тийм. За үзлээ дээдэд баримтлах. Үзлээ дээдэд баримтлах гэдэг нь эвдэрхэн үзэл, туйлт үзэл, буруу үзэл гурван аль нэг болон тэдгээр нь аль нь тулгуурлан гардаг үзэгчийн цогцож зоригдсон дээдэд баримтлах бэлэгт нисанс буй гэж. За энэ бас бэлэгт нисанс байна тийм нэлээд тийм хэрсүү шин чанартай байх нь шүү дээ тийм үзлээ дээдэд баримтлах гэдэг маань. За үзлээ дээдэд баримтлах гэдэг маань за эвдэрхэн үзэл буюу нөгөө бид барих үзэл. Туйлт үзэл буюу нөгөө саяны тэр өөрийнхөө бийг яасан бэлээ. За өөрийнхөө бийг одоо өөрийгөө бол одоо нэг бол өгөхгүй гэж бодох. Тэгээд одоо өмнө төрлөөс энэ төрлөөс хойдод явсан гэдэг явна гэдэг те үйл явцыг үл одоо тоосон. За тийм одоо тасархай үзэл гэж тийм. За ийм хоёр туйлт үзэл. За буруу үзэл. За буруу үзэл гэдэг одоо үйл үүр гэж байхгүй ч гэдэг. За тэгээд тэр ер нь бол ингээд зовлон хийгээд энэ зовлоны шалтгаан. За утгатай дөрвөн дээр одоо гараад байгаа шүү дээ. Зовлон хийгээд зовлоны шалтгаан. Тэр зовлоны шалтгааны шийдээд засаад тэр зовлонгоос ангижрал тэрнээс ангижрах зам мөр энэ бүхэн яг ийм үйл явцаар явна ингэж байдаг гэсэн тэр юм шууд тас яах нь эсрэгцсэн тийм зүйл байхгүй гэж боддог ч гэдэг юм те. Ер нь хүний сэтгэл ухамсар яах нь анхан бол хүний сэтгэл ухамсар
одоо хүн хүүхэд бол төрөх цагаас эхлээл тийм байгаа шүү дээ. Ерөөсөө юмд маш тийм юу ахна ухаан санааны хувьд маш хүчгүй сул дор байгаа тийм. Ямар ч мэдээллийг боловсруулах тал дээр маш тийм сул дор. Аливаа зүйлийг одоо үнэн мөн чанар цаад наадыг тунгааж удах чадвар бол хүүхдэд бол бараг байхгүй шүү дээ. Нэлэх хүүхдэд л үуч байхгүй. Гэтэ энэ чадвар мань ингээ өсөөд хөгжин дэвжээд тэгээд ингээд юмэг ингээд сайн ойлгодог, ялгаж салгадаг ийм болоод ууртай байсан бол ууран засагдаа, шуналтай байсан бол шуналн засраад ингээд хүний сэтгэл ингээд өөрөө тэр муу төлөөсөө сайн төлөөрөө ингээд шилжиж харанхуй төлөөсөө гэгийн төлөөрөө ингэж одоо хөгжин дэвшиж явдаг гэдгийг тийм одоо харанхуй төлөөсөө гэгийн төлөөрөө ингэж хөгжин дэвшиж гэгэрх гэдэг зүйл байхгүй гэдэг ч юм уу тийм. Тэгээд дээрэс нөгөө үлийн үртмэ одоо буруу үйл нүгэл хэлэн зээснээр одоо жаргамч гэдэг юм. Зөв үйл одоо тэр буян интереснээр зовдог ч гэдэг юм. Энд бол одоо ямар нэгэн тийм учир хоёлтой байхгүй ч гэдэг юм тийм. Гэх мэтэр одоо тэр буруу үлийн нүгэл хэлэнцэн ирэхэд зовлон гардаг. Тэр зөв үйл буйны үр дүнд амар амгалан гардаг. Энд бол ямар нэгэн тийм учир холбогдол байхгүй ч гэдэг. Ингэж үздэг тийм буруу үзэл тийм. Тэр энэ буруу үзэл гэсэн энэ гурван үзэл санаага гурван аль нэг болон тэдгээр нь аль нь тулгуурлан гардаг үзэгчийн зохицдог ч гэдэг. Энэ гурван үзлээ одоо хамгийн зөв, хамгийн эрхэм гэж боддог. Энэ гурван үзэл нь юунд тулгуурлан гарч ирээд байгаа. Өөрийн тэр юунд тулгуурлан гарч ирээд байгаа гэхээр өөрийн цогц, бие сэтгэл энэ төр дээр одоо тулгуурлаж гарч ирээд байгаа шүү. Одоо тулгуурлаж гарч ирээд байгаа энэ өөрийн бие цогц, энэ сэтгэл энэ бүхнээ яах нь хамгийн эрхэм дээд гэж одоо баримтлах. Тэгэхээр энэ бол нэг аминч үзлийн одоо тулгуур эндээс гарч ирж шүү дээ аминч үзэл. Аминч үзэл гэдэг бол ингээд өөрийгөө хамгийн эрхэм, хамгийн дээдэд барьж байгаа тийм үзэл шүү дээ тийм ээ. Өөрийгөө бусдыг бол ингээд яаж юм хүсэр хайж эхэлж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бол ингээд энэ үзлээ дээдэд баримтлах гэдэг маань ерөнхийдөө бол үзлээ дээдэд баримтлах гэж хэлээд байгаа гэсэн үзэл болон үзлийн суурь болсон тэр одоо суурь тулгуур чанаруудыг дээдэд баримтлах гэж. Уг нь бол тэгж хэлэх юм л да. Гэтэ яг нөгөө нэг ингэж хэлэхээр үг нь одоо асар урт болоод байгаа учраас ерөнхийдөө үзлээ дээдэд баримтлах гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр бид нарт бол одоо ингэж үзлээ дээдэд баримтлах гэдэг маань үзэл санаа болон тэр үзэл санааны бий болоод байгаа тулгуур усан бие сэтгэлийн мөн чанар хүртэл хамгийн дээдэд баримтлах. Тэгэхээр ингээд биднээс одоо өөрийнхөө бие цогцос, өөрийнхөө сэтгэл ухамсар энэ дэр толгойсон өөрийн бие энэ бүхнээ яах нь хамгийн одоо амжирхсан тийм үзлээр хараад байгаа нь бол энэ үзлээ дээдэд баримтлахын хэлбэр байх нь л тийм ээ. За нөгөө хэлбэр нь бол өөрийнхөө үзэл баримтлал нөгөө биед барьсан үзэл, төлөлт үзэл, буруу үзэл энэ хамгийн одоо дээдэд барих. Эднэртээ хамгийн одоо амжирхаж одоо баримтлах үзэх. За ийм сэтгэлүүд байх нэ. Ийм үзэл санааг одоо үзлээ дээдэд баримтлах үзэл гэж хэлдэг байна. За 9 нь бол сахил болон дүр байдлыг дээдэд баримтлах. За сахил болон дүр байдал гэдэг нь одоо ингээд хүн болгонд өөр нэг юу байгаа тийм ээ. Одоо бид нар дэлхийд ингээд амьдарч байгаа үндэстэн болгонд за сахил гэдэг бол одоо баримталж үү тэр юу ахна тийм ээ. Ёс зүйн чиг баримжаа. Тэр үндэстэн болгонд нэг өөр өөртөө нэг баримталдаг ёс зүй, ёс суртахууны чиг баримжаа байгаа. За үндэстэн болгонд өөр нэг дүр байдал буюу уламжлал байгаа тийм ээ. Уламжлал, ёс заншил, соёл ийм зүйлүүд байдаг. Тэгэхээр ингээд үндэстэн болгонд байдаг ч хүн болгонд бас нэг юм онцгой чанард байх нь шүү дээ. Хүн болгонд өөр тэм нэг баримталдаг сахил буюу тэр ёс за
ямар нэгэн тийм өөрийн хийдэг тийм би ялангуяа би хэлээрээ хийдэг тийм одоо өөрийн зөв гэж бодоод тэр би хэлээрээ хийдэг тийм ёс суртахууны чиг баримжааны шинжилтэй тийм зүйл. Дүр байдал гэдэг нь өөрийн баримталдаг тийм одоо юмхэмтэй заншил, уламжлал, ёс соёл гэдэг юм те. За ийм зүйлүүд яг нь дээдэд баримтлах. Энийг одоо хамгийн эрхэм дээд гэж одоо баримтлах тийм нэг үзэл байна гэж. За энэ бол одоо энэ утга санааг юу гэж тайлбарласан бэ гэхээр за цалгаа ёсыг төвчдөг сахил. За хэрэглэл болон ёс бие хэлний орхуг магадaltaг дүр байдал хийгээд тэдгээр аль нь тулгуурлан гардаг цогцод зоригдсон хэлэн зариусгадаг болон нясаанаас гэтлэг хийгээд орчлонгоос магад гаргадаг үзсэн бэлэгт нясаанс болоо. За энэ одоо ингээд дотор нь ингээд маш олон зүйлүүд ингээд багцлагдаж орж ирж байна тийм ээ. За цалгаа ёсыг төвчдөг сахил гэж. За хүн болгонд ингээд энэ бие хэлний энэ үйлдэл бол зөв гэж үздэг. Тийм нэг өөрийнх нь бие хэлний одоо сахил гэдэг чинь бие хэлний үйлдэлийг хэлээд байгаа шүү дээ. Ёс суртахуун гэж байна. За цалгаа ёсыг төвчдөг сахил боёо. Энэ бол миний энэ бие хэлний энэ үйлдэл зөв гэж бодож байгаа. Тэр нэг баримжаа. За өөрийн одоо хэрэглэл амьдралд одоо хэрэгэлдэг хэрэглэл өөрийн амьдралд одоо баримталдаг ёс соёл уламжлал за бие хэлний орхуг магадaltaг дүр байдал өөрийнх нь бие хэлээрээ бие хэлний магадлал орхуу гэдэг нь одоо бие хэлний одоо биеийн хөдөлгөөний тэр одоо биднээс бие хэлээрээ хийх ямар нэг үйлдэлийг чинь юугаар гарч ирээд юунд маш хүчтэй бас энэ үйлдэлийг гаргаж ирэхэд нөлөөлөд байна гэхээр биднээс энэ одоо юу штэ ёс уламжлалт юм. Тэгэхээр ямар ёс уламжлал вэ? Тэр ёс уламжлалтай долдууцсан тийм бие хэлний юу гарч ирэх нь вэ? Хэлний тийм одоо харьцааны тийм янз янзын одоо үйлдэлүүд биеэр хийж байгаа янз янзын тийм одоо харилцааны тийм хэв шинжүүд гарч ирдэг байна тийм. Тэгэхээр тэр хэв шинжүүд бие хэлний тэр харилцааны хэв шинжүүд гарч ирдэг тэр өөрийн дүр байдал буюу тэр өмсөж өмсгөл зүүсгэл хувцс хунаар тэр хувцснаар өмсгөл зүүслийг бий болгож байгаа тэр уламжлал соёл гэдэг юм тийм. Энийг одоо дүр байдал гэж хэлдэг байхгүй. За тэдгээр аль нь тулгуурлан гардаг цогцод зоригддог. Энэ бүхэн юунд тулгуурлаж гарч ирээд байна гэхээр тухайн хүнээс гарч ирээд байгаа. Тухайн үндэстэн өөрөөс нь гарч ирээд байгаа гэдэг чинь. Тэр тухайн үндэстэн тухайн хүн өөрийнхөө энэ бие цогцсыг энд зоригдоод за энэ бүхний ингээд ерөнхийд нэг тийм бүхэл юм гэж авч үзэж шүү дээ тийм ээ. Тэр бие хэлний тэр зөв гэж бодсон тэр үйлдэл өөрийн тэр амьдралд одоо хэрэгжилж заншсан тийм одоо хэрэглэгдэхүүн. За өөрсдийн одоо тэр ёс соёл. За тэгээд тэр одоо тэр хүний өөрийнх нь одоо имиж тэр хүн ч гэнэ тэр үндэстэн ч гэнэ тэр бүхний тэр хүн хүндэстний одоо тэр имиж дүр байдал нь бий болгож байгаа тэр ёс уламжлал. За гэх мэт ийм зүйлүүд. За тэгээд тэрийг өөртөө тээж авч байгаа тэр бодгал өөр тийм ээ бие сэтгэлийн цогцсон тэр бодгал өөр. За энэ бүхэн нийлээд ингэснээр бид нар яах нь вэ? Энэгээр бид нар аз жаргалтай байх юм аа гэдэгт юм. Энэгээр бид нар аз жаргалтай байх юм аа. Ингэж явснараа бид нар сайн сайханд хүрэх юм аа гэдэг ч юм уу. За ингэж нэг бодож шүү дээ тийм ээ. Тэгэхээр биднээс энэ ингээд ер нь одоо хүн ер нь сайн сайхныг хүссэн шүү дээ. Өөртөө сайн сайхныг хүснэ, амар амгалан хүснэ. Тэр сайн сайхныг хүсэж байгаа чинь тэр сайн сайхныг яаж биелүүлэх юм гэхээр энэ бүх зүйлүүдээр бий болгодог байна л бид нар. Өөрийн тэр бие хэлний үйлдэл, итгэл үнэмшил, өөрийн амьдрал тэр хийж байгаа хэрэглэл, тэр ёс соёл, өөрийн тэр одоо дүр байдлыг бий болгож байгаа олон янзын тийм уламжлалын хэлбэртэй, заншлын хэлбэртэй юмнууд тийм ээ. Тэг өөрийгөө хэрхэн одоо тодорхойлж үзэж байгаа тэр өөртөө зоригдсон тэр төлөв. Энэ бүхэн чинь яах нь биднээсийг сайн сайхан намайг ийм сайн сайханд хөтлөнө гэсэн тийм итгэл үнэмшил хүн болгонд үндэстэн болгонд байж идэг тийм. За тэгэхээр энийг бариад яах нь
Энэгээр бид нар хэлэн зариусгадаг. Энэгээр бид нар тэр зовлон гараад байгаа муу зүйлээсээ бид нар салж чадна. Энэгээр бид нар тэр нясуунасаас гэтлэхгүй. Энэгээр бид нар тэр одоо биднэрт зовлон үүсгэж байгаа элдв янзын тийм зовлонгийн үндэс болсон асуудлуудыг бид нар энэгээр шийдэж чадна ч гэдэг юм тийм. Бүр цаашлах юм бол үүгээрээ бид нар би орчлонгоос гэтэлж аштын амар амгаланд ашид мөнхийн тэр амар амгаланд хүрнэ ч гэдэг. За ингэж бодож баримталж байгаа. Энэ нь бол одоо бүр энийгээ бүр хамгийн дээд эрхэмд гэж бодож байгаа. За ийм одоо үзэл баримтлалыг сахил болон дүр байдлыг дээдэд баримтлах үзэл гэж хэлээд байгаа юм л тийм. Тэгэхээр энэ хоёр бол одоо үзлээ дээдэд баримтлах, сахил болон дүр байдлыг дээдэд баримтлах гэдэг хоёр үзэл бол хоёулаа тийм аминч үзэлтэй нэлээд холбоотой болж эхэлдэг. Аминч үзэлтэй. Аминч үзэлтэй холбоотой болоод ирэхээр яагаад энэ дээдэд баримтлах гэж гарч ирээд байна гэхээр бусад өөрөөс нь бусад тийм үзэл санаа, өөрөөс нь бусад одоо ёс боломжлол эдгээрийг яах нь хүлэн зөвшөөрч чадахгүй болж эхэлдэг байна л та тийм ээ. Хамгийн одоо энэ хоёр үзлийн одоо хамгийн одоо хортой чанар нь тэр байх нь тийм ээ. Бусдыг ерөөсө хүлэн зөвшөөрч чаддаг. Одоо би Монгол гэж өөрийгөө бодчихороо Хятад байна уу, Орос байна уу, Энэтхэг байна уу, өөр ямар үндэстэн байна. Тэр үндэстнүүдийн тэр ёс уламжлал соёлыг яах нь нэг тийм дорд үздэг. Эдийн төлөөр орж эхэлдэг байна л дээ. Дорд үздэг тийм. Тэднээсээ хүлэн зөвшөөрч чаддаг. Тэгэхээр энийг бол одоо үзлээ дээдэд баримтлах. Сахил болон дүр байдлыг дээдэд баримтлах гэсэн. Энэ хоёр үзэл чинь тэр хандлагыг бидэрт бий болгоод юм гэж хэлээд байна тийм. Тэгээ энэ бүхэн юунаас бий болоод энэ нөгөө нэг минийх гэл бодоод эхэлж байгаа. Нөгөө эзэн бид бэрсэн бодлороо минийх гэл бодоод эхэлж байгаа. Тэр үндэс тулгуур тэр үндэсэн дээр тулгуурлал нэг ийм юмнууд бий болоод байгаа юм л тийм. За хамгийн сүүлд нь одоо буруу үзэл. За буруу үзлэгт нь урд тоо төрөл болон үйл үр дүр гэдэг байхгүй гэж бүжирдэхээ. За ишвар болон эрхэм тэргүүтэн амьтны шалтгаанд баримтлан хэтрүүлсэн бэлэгтнээс сонсон юм байна. За энэ одоо ишвар тэнгэр гэдэг одоо хиндигийн шашинд гардаг тийм ээ. За хинди шашинд бол одоо ишвар тэнгэр бол одоо ингээд ертөнцийг бүтээсэн ч гэдэг юм тийм. За хиндигээс өөр одоо эртний энэтхэгийн том шашинд одоо бол устдад алга болсон л дээ. Хиндигээс өөр тийм ээ. Одоо эртний одоо энэтхэгийн тийм самкя гэж хэлсэн байсан. Тэр самкя гэж хэлсэнд бол эрхэм гэдэг зүйл байсан. Эрхэм. Ерөнхий эрхэм гэдэг нэртэй тийм ээ. Тэр ерөнхий эрхэм гэдэг бол ингээд ертөнцийг бүтээт юм а гэж үздэг тийм ээ. Хиндигийн шашинд бол ишвар тэнгэр бол одоо ертөнцийг бүтээдэг ч гэдэг юм тийм. За гэх мэтээр ингэж бодох энэ амьтны шалтгаанд баримтлахгүй. Энэ ертөнцийн эзэн ч юм уу ямар нэгэн одоо эзэн тэнгэр тийм зүйл одоо биднээсээ бүтээсэн, биднээсээ зовлон жаргалыг шийдэж байдаг энэ орчлон хорвоог одоо бүтээсэн гэж үзэх тийм ээ. Амьтны шалтгаанд баримтлан хэтрүүлсэн бэлэгт нясванаас юм а гэж тийм ээ. За ингэж альва зүйлийг одоо нэг бол хит гужирдсан гэдэг нь үүсгэсэн тийм ээ. Нэг бол хит хэтрүүлсэн гэдэг нь одоо гужирдсан гэхээсээ илүү нөгөө тал руугаа хит юмыг одоо яах нь дэгсдүүлж за ингэж бодож эхлэх тийм ээ. За эдгээр бол ингээд буруу үзлийн төлөөр орж эхэлж байгаа юм. Тэгэхээр бурхны шашинд бол яагаад ингэж нясванасан юм төлөвүүдийг гаргаж ирээд байна вэ гэхээр бурхны шашны үзлийн гол суур үндэс нь юу юм гэхээр шүтэн барилга тийм ээ. Шүтэн барилга. Тэгээ бурхны шашны өөрөө ингээд бүхэн шүтэн барилдаж бүтэж байгаа гэдэг үүднээс хараад ирэхээр яг харахгүй тэр эзэн бий гэдэг ойлголт өөрөө байхгүй болчихж байгаа байхгүй. Шүтэн барилдаж байгаа учраас. Тэгээ бүхэн шүтэн барилдаж бүтнэ гэж бодоод ирэхээр эзэн гэдэг ойлголт өөрөө яг тэр үнэн мөн чанартай бол байхгүй байхгүй тийм ээ. Тэгэхээр нөгөө эзэн бид барих үзэл гэдэг чинь өөрөө буруу нясаанаас болчихж байгаа. Зовлонгийн шалтгаан болоод байна. Тэгээд дээрэс нь одоо энэ бүтээгч эзэн байна мэн ч гэдэг. Тэгэхээр тэр одоо эзэн бид барьсан тэр үзэл чинь өөрөө муухай учраас
зовлонгийн шалтгаан учраас тэрэндээ суурилж гарч ирж байгаа нөгөө нэг төөлд баримтлсан үзэл, нөгөө үзлээ дээдэд баримтлах үзэл, нөгөө өөрийнхөө одоо сахил дүр байдлаа дээдэд баримтлах үзэл гэх мэт эдгээр үзлүүч бүгдөө өөрсдөө зовлонгийн шалтгаан болчихж байгаа гэж тийм. Тэгээд дээрэс нь одоо буруу үзэл тийм ээ. Буруу үзэл гэдэг маань одоо ингээд юмыг одоо аливаа юмс одоо шүтэн барилдаж орчно гэдгийг хөлөө зөвшөөрч чадахгүй байгаа учраас ямар нэгэн эзэн бүтээгч байна гэдэг тийм одоо үзэл санаа руу орж байгаа. Энэ нь бол одоо ингээд Бурхны шашны өөрийн одоо шүтэн барилдлага гэдэг үзлийн үднээс харах юм бол энэ буруу үзэл болчиход байгаа хэрэг тийм. За ийм чигээр нь жаргаж яах юм л дээ тийм. Тэгэхээр энэ бол ингээд тэгэхээр ингээд яах аргагүй бүх юмний цаад суурьнд гүн ухаан яваад байна шүү дээ. Гүн ухаан. Бүх юмний цаад суурьнд гүн ухаан. Одоо Бурхны шашны ингээд Нисанасыг тодорхойлж байгаа тодорхойлолт нь яагаад энэ чинь ингээд энэ Нисанас гэж тодорхойлогдод гараад ирв гэхээр Бурхны шашны өөрийнхөө гүн ухаан шүтэн барилдлахын гүн ухаандаа суурилж байгаа учраас л яхааргүй шүтэн барилдлага ухаанаараа ингээд юмыг хараад эхлэхээр яг юм Нисанасын төлөвүүд чинь үндсэн тэр шүтэн барилдлагын эсрэг яваад байгаа. Бүх юм шүтэн барилдаж бүтээд тахад одоо шүтэн барилдлагын яг эсрэг яваад байгаа юм үзэл санаанууд чинь бүгдээрээ одоо үзлийн шин чанартай Нисанас болчих юм шүү дээ. За тэдгээр нь гэдэг нь одоо саяны ярьсан тэр 10 одоо энэ үндсэн Нисанас маань дээд доод тогтсон таалал нийтийн хүрээнд Нисанасын тэнэн барилт мөнөөс хэтрүүлэх төв үзлийн ёсыг доор номлох болно гэж. Тэгэхээр саяны ярьсан энэ 10 янзын одоо үндсэн 10 янзын Нисанас ярьж байгаа юм. За Бурхны шашинд бол одоо ингээд тогтсон таалал гэж нэг юм байгаа тийм. Тогтсон таалал гэдэг нь юу хэлээд байна гэхээр одоо тийм үзэл санааны дөрвөн том чиг баримж яваад байгаа байхгүй Бурхны шашинд өөртөө тийм ээ. Өөртөө. За хамгийн эхнийх нь бол одоо өвөрмөс өгүүлэгч хэлээд байгаа тийм ээ. Өвөрмөс өгүүлэгч. За монголоор бол одоо өвөрмөс өгүүлэгч гэж байгаа юм л да. За өвөрмөс өгүүлэгч гэхээр одоо төвдөр бол одоо жавраг марва гэж хэлдэг тийм ээ. Тэр жавраг марва гэдэг нь одоо монголоор орчуулагдах юм бол одоо өвөрмөс өгүүлэгч гэдэг данаар гарч ирэх юм л да тийм ээ. За тэгээд энийг ерөнхийдөө бол одоо юу гэдэг вэ? Жавраг мава. За санскритээр нь чинь вавишика гэж байна тийм. Вавишика. За ийм нэг Бурхны шашны хамгийн доод одоо үзэл санааны нэг чиг баримж байгаа тийм. Өвөрмөс өгүүлэгч. За тэрний дээр нь болохоор Судрын аймагтан гэдэг тийм ээ. За Судрын аймагтан одоо за төвдөр бол одоо дойдова гэдэг тийм. За Судрын аймагтан гэдэг бас нэг тийм үзэл санааны нэг чиг баримжаа. Тэгээ гуравт нь болохоор сэтгэл дэвтэн гэдэг тийм. За дөрөвт нь болохоор одоо төв үзэлтэн гэдэг. Энийг өсөндөө Бурхан багш өөрөө бол одоо ерөнхийдөө том олон янзын одоо шүтэн барилдлага бүх юм шүтэн барилдаж байгаа гэсэн үгнээс шүтэн барилдлахын үзэл санаан дээр суурилаад хамгийн доод түвшинд шүтэн барилдлахын үзлийг хамгийн доод түвшинд одоо энэ шүтэн барилдлахын хүрээнээс хэтрэхгүй байх. Энэ шүтэн барилдлахын хүрээнээс хэтрэхгүй байхад шүтэн барилдлахын хамгийн доод хамгийн адгийн түвшинд одоо ямар үзэл баримтлал байх вэ? Тэрний дээр нь ямар үзэл баримтлал байх вэ? Тэрний дээр нь гэдэг нь яг шүтэн барилдлага яг жинхэнэ өөрийнх нь цогц тэр бүтэн ойлголт нь ямар байх вэ гэдэг
ийм үзэл баримтлалаар ингээд 4 янзын үзэл баримтлал гарч ирсэн байх юм л. Яагаад ийм 4 янзын үзэл баримтлал Бурхны шинд гарч ирсэн бэ гэхээр тухайн үед Бурхан багшаас ном сонсчсон шавнырын үзэл санаа нь өөр юм байсан гэж тийм. Шавнар. Зарим шавнар нь бол ингээд шүтэн барилгын үзлийг яг бүрэн дүүрнээр нь хүлээж авах ямар ч оюун санааны чадвар ерөөсөй байхгүй. Тэгэхээр тэв шавнарт бол ингээд тэр сэтгэл төдийтний үзэл баримтлал нь илүү яах нь тохирж явах жишээ. Бүх юм сэтгэлийн мөн чанартайгаа тэлчихэр тэр шавнырын ухамсар ингээд хүлээж аваад байгаа. Сэтгэлийн мөн чанартай гэж хүлээж авч чадахгүй байгаа тэр шавнарт бол одоо тэр Судрын аймагтан буюу тэр Додова гэдэг үзэл санааг одоо хэлж өгсөн байна л тийм ээ. Тэрний чиг баримж гэдэг. Тэр Додовын одоо үзэл баримтлалыг хүлээж авч чадахгүй байгаа хүмүүст бол Шидамава гэдэг тэр Жаврамава гэдэг өрмөц өгүүлэгч юм тийм ээ. Тэрнээс цааш одоо энэ өрмөц өгүүлэгчийн үзэл бол одоо шүтэн барилгын хамгийн л одоо байж болох хамгийн доод түвшний л одоо шүтэн барилгын чиг баримж авах нь л. Энэ Жаврамавын үзлээс цаашаа явах юм бол тэр шүтэн барилгын үзлээс гараа авчиж байгаа. Энэ шүтэн барилгын үзлийн цар хүрээнээс хитэд явчихж байгаа. Тэгээ тийм хүмүүс одоо Бурхан багшаас ном сонсох гээд ирсэн байна. Тэгтэн Бурхан багш одоо юу ч хариулаагүй байна тийм. Юу ч хариулаагүй. Яагаад юу ч хариулаагүй гэхээр угаасаа тэр хүмүүст шүтэн барилгын үзлийг тэр хүмүүс хэзээ ч ойлгохгүй байхгүй. Ойлгохгүй учраас тэр хүмүүст юм хэлсэн ч хэлээгүй ч ерөөсө тусуулахгүй. Тийм болохоор Бурхан багш тэр хүмүүст бол юу ч хэлээгүй байхгүй. Зүгээр тэр хүмүүс ингээл Бурхан багшаас юм асуугаалсан Бурхан багш ингээд суугаадсан байна тийм. Тэгэл өнгөрөөцсөн ирсэн. Хэрвээ тэр хүмүүст одоо яг шүтэн барилгын номыг хэлэх юм бол тэр хүмүүс хүлээж авахгүй. Яг өөрсдийнх нь ярьж байгаа үзэл санааг нь хэлэхээр нөгөө шүтэн барилгын яг эсрэг талын онолыг хэлж байгаа учраас Бурхан багш өөртөө яаж нь зөрчилдөд хэлж байгаа тийм ээ. Тэгэхээр нэгөөсөндөө шүтэн барилгын эсрэг онолыг тэр хүмүүст ярихаар тэр хүмүүс нөгөө буруу үзэл нь улам одоо яагаад явчих юм. Улам одоо ингээд батчаад дэврээд ингээд явчих учраас Бурхан багш өөрөө тэр хүмүүст бол юу ч хариулаагүй маа гэж тийм. Хэрвээ тэр хүмүүст Бурхан багш ямар нэгэн сургаал айлтсан бол одоо Бурханы номонд шүтэн барилгын хүрээнээс гадуур бас нэг үзэл баримтлалын чиг баримжааны шавнар гарч ирэх байсан биз дээ тийм ээ. Тэгэхээр энэ өөрөө ирээдүйд ингээд Бурханы шашныг өөрийн дотор нь ингээд үзэл санааны яг Бурханы шашны өөрийн суур үзэл санааны маш том одоо хагарал гэдэг юм уу тийм зүйл бий болох аюул бас бий болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр ерөөсө Бурхан багш тэр шүтэн барилгын үзэл санааны хүрээнээс хитээцсэн сургаал ерөөсө айлддаг байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээд доод тогтсон таал гэдэг. Дээд доод тогтсон таал гэдэг нь дээд тогтсон таал, доод тогтсон таал гэж хоёр хуваагаад байгаа байхгүй. Тэр саяны ярьсан дөрөв тогтсон таалыг ерөнхийд нь одоо дээд тогтсон таал, доод тогтсон таал гэж хоёр хуваагаад байгаа. Доод тогтсон таалд нь бол одоо энэ юу ордог тийм ээ. Өрмөц өгүүлэгч Судрын аймагтан хоёр. Дээд тогтсон таалд нь бол энэ сэтгэл төдийтэн төв үзэл хоёр орж ирдэг тийм ээ. Тэгэхээр энэ дээд доод тогтсон тааллуудын үзэл баримтлалд саяны ярьсан энэ Нисанасын үндсэн 10 Нисанасын үзэс одоо үндсэн 10 Нисанас гэж байна шүү дээ. Эднээс нь тодорхойлт тэгвэл яг саяны ярьсан шиг ерөнхийд нь бол ерөнхийдөө ижил гэж бүгдээрээ ижил. Гэхдээ хэтрүүлэгт төв үзэл гэж байдаг. Төв үзэл дотор одоо бас хоёр хуваагддаг байх нь л тийм ээ. Тэр хэтрүүлэгт төв үзлийн одоо тодорхойлолтоор саяны тэр 10 наснаас арай өөрөөр тодорхойлогдно гэж тийм ээ. Арай өөрөөр тодорхойлогдно. Тэгэхээр энэ дээр хэлж шүү дээ тийм ээ. Хэтрүүлэгт төв үзлийн ясыг доор номлох болно гэж. Доор буюу тэр хоосон чанарын ясгийг номлохдоо хэтрүүлэгт төв үзлийн одоо
ясаанысын талаар тодорхойлож ярина гэж тийм ээ. За тэгэхээр энэ бурхан нэрчний одоо доод тогтсон тааллуудад бол одоо өрөмөс өгөөлөг судрын аймагтай хоёр ордог. За энэ хоёр үзэл санааны суурин дээр суурилсан бурхан нэрчний нэг урсгал хаана дэлгэрсэн гэхээр энэ зүүн өмнөд Аз руу дэлгэрсэн тийм ээ. Одоо энэ Шри-Ланк, Таиланд, Бирм, за тэгэл одоо цаашаа одоо энэ зүүн өмнөд Азийн янз янзын орнууд руу дэлгэрсэн байх нь л дээ. Бурхан нэрчний одоо их хөлгөний буюу дээд тогтсон таал гэж хэлдэг. Энэ дээд тогтсон тааллын үзэл баримтлал бол хаашаа дэлгэрсэн гэхээр энэ дээд тогтсон таал дотор нь одоо судрын одоо юу байгаа шүү дээ. Сэтгэл төдийтэн төв үзэлтэн хоёр байгаа. Сэтгэл төдийтний үзэл нь бол гяттад их хүчтэй дэлгэрсэн тийм ээ. Одоо нэг хятадын Тансан лам гэдэг хүн чинь одоо бурхан нэрчний тэр сэтгэл төдийтний үзэл санааг баримталдаг тийм хүн. Тансан ламын шавнар гэдэг одоо Солонгосын том эртний мэрэгдүүд байсан ба. Тэгэхээр энэ хятад болон Солонгост бол энэ юунд дэлгэрсэн тийм ээ. Сэтгэл төдийтний урсгал нэлээд хүчтэй дэлгэрсэн. Сүүл рүүгээ юу одоо энэ Вьетнам руу бас сэтгэл төдийтний урсгал нэлээд хүчтэй дэлгэрсэн юм шиг ажиглагдаад байгаа юм л да. Энэ төв үзлийн урсгал бол одоо гяттад дэлгэрсэн. Гэхдээ тийм хүчтэй бол дэлгэрч чадаагүй тийм. Гяттад дэлгэрээд Япон руу бас дэлгэрсэн байна. Гэхдээ тийм хүчтэй бол дэлгэрч чадаагүй. Харин зэн буддизм гэдэг тэр бурхан нэрчний тэр одоо чангийн урсгал гэж тийм. Тэгээ хятадд нэлээд тийм хүчтэй авсан урсгал. Энэ бол одоо эртний энэтхэгийн нэг бодидharma гэдэг энэтхэгийн том банд та. Одоо энэтхэгт бол одоо тэр бодидharma тэр буддизмын тэр урсгалыг одоо дэлгэрүүлэх гэдэг өөрийн одоо тэр бясалгал яг өөрийнх нь тэр одоо хувьтай шав гэдэг юм одоо яг өөртөө жинхэнэ өөрийнх нь номыг сонсож яг өөрийнх нь номыг яг өөрийнх нь хүлээж авч чадах. Одоо жишээ нь ингээд хувьтай шав гэж нэг өөр юм байдаг л байна л та. Эртний том үүлийн барилгахтай шавнар байдаг ч тийм. Тэгэхээр тийм шавь нэг хаав нэгсэн чи хятадд байгаа тэр хүн өөрийн одоо тэр бясалгал одоо зүүн бэлэг элт мэдлэр мэдсэн байна л да. Тэгээд хятад руу заларсан гэж тийм. Тэгээд хятад очиод одоо хятадд одоо энэ жигчэр баг гэдэг юм л да. Агшин зургийн нэгэн зэрэг гэгэрх гэдэг нэг тийм одоо сургаалыг айлдаад. Тэгээ энэ нь одоо хятадд дэлгэрэхтэй чан гэдэг нэртэй дэлгэрээд тэгээд Япон руу орж ирэхдээ нэг чан зэн гэдэг нэртэй болоод тэгээд дэлгэрсэн тийм. За тэгэхээр энэ хятадд бол одоо сэтгэл төдийтний урсгал за энэ юу зэнгийн урсгал тэгээд энэ бурхан нэрчний төв үзэл энэ төр бол төв үзлийн урсгалууд их дэлгэрсэн. Одоо энэ төвд Монгол хоёрт яг ямар урсгалын дэлгэрчээд байгаа юм гэхээр бурхан нэрчний одоо энэ төв үзлийн төв үзэл дотор нэг хэтрүүлэгт төв үзэл тийм ээ. Бурхан нэрчний одоо хамгийн одоо нөгөө дөрвөн тогтсон тааллуудын хамгийн одоо дээрнүүдийг үзэлгээд байгаа юм л да. Энэ бол бурхан багшийн яг өөрийнх нь жинхэнэ таалал нь бол хэтрүүлэгт төв үзлийн одоо энэ үзэл санаа байсан гэж тийм ээ. Хэтрүүлэгт төв үзэл бол яг жинхэнэ одоо нөгөө хоосон чанарыг номлодог сургаал нь ахна л да. За тэгээд нууц таринтай хосолсон тийм ээ. За ийм шашин байх нь. Тэгэхээр энэ дэлхийд одоо бурхан нэрчний дэлгэрэхтэй ингээд нөгөө гүн ухааныхаа суурийг аваад ингээд дэлгэрсэн байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр өрөмөц өгүүлэгчийн гүн ухаан, судрын аймагтны гүн ухаан, сэтгэл төдийтний гүн ухаан. За тэгээд
төв үзлийн гүн ухаан гэдэг ийм дөрвөн гүн ухааны одоо бурхан магшийн орын альцсан дөрвөн үзэл санааны гүн ухааны суурин дээр ингээд дэлхийд ингээд бурхан шишнүүд ингээд дэлгэрээд явцсан байгаа тийм ээ. Гэхдээ эдгээр бол бүгдээрээ яг ингээд шүтэн барилгын үзэл санааны яг ингээд хүрэн дотор тэр гүн ухаанаар нэгсэндээ ажилтдаг гэх юм да. Тэр гүн ухааны үйл явц нь чиг барь хэмжээнд тэгж явагддаг. За тэгээд тэгэхээр энэ хөтөлбөрт төв ёсны төв үзлийн одоо энэ үндсэн 19 талаар доор хоосон чанарын талаар харахад айлтах юм байна гэж. За өнөөдрийнхөө хичээлийг энэ хүргээд өндөрлөө дөө. Тэгээд асуулт байна уу? Асуулт байвал Сайн байна уу гэж. сайн байна. За багштай зөндөө ярьлаа таахгүй. Тэгээд жоохон хурдны асуулт. Энэ Солонгос би явж байгаа тэр сүмрэн орж ирсэн сонирхоо. Тэгсэн чинь тэр шүтэн болохоор манай удаа шиг мөртлөө нэг цэцэг мэцэгтэй толгой дээрж байдаг юм. Арай өөр тэгсэн мөртлөө будаач юм шиг. Тэр лам нарын хувцас болохоор манайхаас бүр шал өөр юм байлаа. Тэгээд бид нэр тийм сүмд орохоор яаж юм бэ? Орд манд бодож бодох юм уу? Болохгүй юм гэж. Яг буддын шашны тийм сүмд орсон бол сайхан аврал одооч бурхан шүтэнд нь мөргөж болно л та тийм ээ. Тэр чинь угаасаа одоо нөгөө аливаа нэгэн бурханы бүтээгч тэр тухайн үндэстний өөрийнх нь соёлын тийм имиж нь шингэчээд байгаа шүү дээ тийм ээ. Тухайн үндэстний өөрийнх нь тэр одоо дүр төрх нь тэр бурхандаа шингэчээд идэх байхгүй. Тэгээ солонгосчууд бол ямар нэгэн бурханы одоо бүтээх юм бол яг өөртөө солонгосын хэр заваараар хятадууд бол хятад хэв заваараар төвдүүд бол төв тээвэр заваараар тийм ээ. Ингээд янз хэв заваараар бүтээчдэг. Яг тэгээд хөлгөний шашинт ч одоо нэг янз янзын тэнгэрийн дүртэй бурхтууд их байгаа шүү дээ тийм ээ. Одоо нэг жанраасыг манзушир тэгэл одоо майдар бурхан ч юм уу. Тийм бурхтууд ч ингээд тэнгэрийн дүртэй байдаг учраас нэг тийм харахад ингээд одоо янз янзын цэцэг мэцэг юм ямар ингээд бие одоо ятсан байна. Чимцэн байдаг тийм ээ. Гол нь яг тэр бурхны юуг нь харах вэ гэхээр тэр юуг нь хардаг байхгүй. Чагцсан буюу тэр мотортоо барьсан байгаа барьцыг хардаг байхгүй мотортоо яг юу барьсан байгаа. Тэр нь яг тэр бурхныг хамгийн гол одоо онцолдог шинж нь байхгүй. Тэгэхээр одоо энэ итгэгч бай, одоо Японч бай, хятадч бай, солонгосч хаач явсан тэр бурхны шишний хийдэг тэр орсон л бол саан тэгээд авралуудуулаад бурхан шүтэнд нь дахил махал өргөөд боломж өгөлмөргөө тэгээд гархан зуталдیں۔ Солонгосч нь бол ламнар нь бол арай өөр шүү дээ. Хятадын нөгөө шавилын нэрийн хүмүүсэддэг хувцастай нэлээд тийм ойрхон тийм ээ төстэй. Соёл нь тэр хятадаас орж ирсэн учраас Япончуудаас тэрнтэй нэлээд төстэй. Хятадын лам нарын хувцастай нэлээд төстэй. Японч ч нөгөө шашна юунаас авсан шүү дээ. Хятадаас авсан тийм ээ. Солонгос Японч. Тийм болохоор хятадын тийм соёлын өнгө төрх хүчтэй шингэсэн байт юм л. Баярлалаа.
За тэгээд өөр суухан байна уу? Тэр тэнгэрөө асуур гэж түрүүчийн хичээл дээр ярьсан шүү дээ. Тий. Тэгээд тэнгэр асуур гэж бидрээс сэтгэл байгаа мó эсвэл ерөөсөө боддоор оршин байдаг юм уу өөр ирсэн. Өөр ертөнцид оршиж байгаа тийм. Бурхны шинжин бол одоо олонлог ертөнц гэж байна гэж байгаа шүү дээ. Бурхны шинжинд бол ертөнц бол манай энэ ертөнцөөр дуусахгүй ингээд олон янзын ертөнцүүд байна гэж хэлээд. Тэр олон янзын ертөнц байгаа учраас тэнцэж нэг олон янзын л одоо өнгөдөрхтэй амьтад байхын л тэгээд эднээс дотор одоо тэнгэр гэж нэг амьтан байна, асур гэдэг нэг амьтан байна ингээл тодорхойлоод байгаа юм тийм ээ. За тэгээд өөр асуулт байхгүй бол хичээлээ ингээд өндөрлөе дөө өнөөдрийнхөө хичээлээ тийм ээ. За баярлалаа. За тэгээд анхаарал тавьсан хүмүүстээ баярлалаа. Сайхан ерөөлөө тавиад ингээд хичээлээ өндөрлөё. За тэгээд дараагийн хичээлээр уулзалтаа түрүү баяртай. Сайхан амарцгаагаарай. Oo, kung kamdara,